Lab. Ерөнхий ивент итгэгч дэлхийн хамгийн нэмэгэн жив Baby Lab. Өөрийгөө хайрлая Oxy. Дугаарын ивент итгэгч Unitel Group-ийн Unitel Steam Hub хөтөлбөр. Сайн байцгаана уу? Soul Lab-ийн хайртай хонгорууд минь подкастынхаа шинэ дугаарыг шимтэн үзгээд удаан хүлээсэн үү? За хэрвээ манай шинэ дугаарыг орсон даруйд нь үзэж байгаа бол аль нэг сарын 10, 20, 30 болжээ гэсэн үг. Манай Soul Lab-ийн шинэ дугаар сар болгоны 10, 20, 30-нд 19 цагт ордог. Шинэ дугаартайгаа цаг алгаслахгүй хамт байхыг хүсвэл YouTube суваг дээр маань subscribe дараарай. За ингээд өнөөдрийнхөө зочныг та бүхэндээ танилцуулъя. Тараа! Битэрийг хамтд нь харсан чи ямар хөө байна да хүмүүс минь гэж. За та бүхэн маань бол хараад шууд манай зочныг таньж байгаа. Жүжигчин Саран цэцэг буюу миний хайртай багш. Эцэг ангийн маань Сүнжид багш. Энэ өдөр Soul Lab-ийн маань хойморт хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу Сарагч? За сайн байна уу. За тэгээд юуны өмнө та нарт бас баярлалаа гэж л энэ сайхан нэвтрүүлэг гэх юм уу та тий. Ингээд урьж оролцуулж байгаад баярлалаа. Баярлалаа урилга авч ирсэнд. Мөн манай Soul Lab-ийн чухал хүн болох сэтгэл зүйч Шин Долгор маань энэ удаагийн дугаар дээр маань хамт байна. За ингээд Soul Lab-аа эхлүүлэхээс өмнө уламжлалсаар та бүхэндээ ивент итгэгчдэд танилцуулъя. Манай Soul Lab-ийн ерөнхий ивент итгэгчээр дэлхийн хамгийн нэмгэн живх Baby Lab ажилладаг. Мөн өөрийгөө хайрлын урайтай Oxy брэнд ажиллаж байгаа. Мөн энэ удаагийн дугаарыг ивент итгэгчээр Unitel Group-ийн Unitel Steam Hub хөтөлбөр хамтран ажиллаж байгааг болоход таатай байна. За ингээд шинэ дугаараа эхлүүлцгээе. За тэгээд За Сарагч ойрд сонь сайхан юу бэ? Бид чинь танийгаа бас кино, контент, дэлгэцийн өмнө ч харахын. За уран бүтээлчд бид болвол дэлгэцийн арт зургийн дарга, продюсер гээл арын албаны ажлыг бол бас ингээл яв цав гүйцэтгэл байж хатан ч бас олон тааралддаг та тий. Тий. Гэхдээ яг бас нэг урлаг тэтгэврт гардггүй гэдэг тий. Яг. Тэгээд л уран бүтээлүүдэд ээж, эмээ энтер болоод л тэгээ явж байна. Яг зургийн дарга гэдэг ажлыг хийхээ болсон. Тийм тэгэж ачаалтаа бүр бас ачаалтаа болсон. Тэг ачаал даахаа болжээ. Тэгээд яг ээж эмээ энтер гэл гоё уран бүтээлүүдэд ороод явж байна да. Завгүй л байна бас. Хажуугаар нь эмээгийн ажил хийж байна уу? Эмээгийн ажлыг би ч маш хийсэн шүү дээ. Аягүй сайн хийсэн. Тэгээд 18 жил хийжээ эмээгийн ажлыг. Том зээ охин маань 18-тай. Тэгээд баг маань 4 настай. Тэгтээ яг Монголд байхгүй байгаа тэр нэг 2 жилийн өмнө гадагшаа гарсан. Тэгээ 2 жилээс ингээд чөлөөлөгдөл байж байна. Ямар ч байсан сайн хийсэн. Тэгээд өвөлдөө очиж бас хүүхдүүдэд хардаг. Тэгэл хүүхдүүд араасаа ингээл бужигнаал нэг нь гараас дөнгөж гаргаал байж тал дараагийнх нь ингээл зөрөөл ирдэг те баг. Тэгээд гинтхэн чи байдаг юм уу гэдгийг аяндаа ер нь том болол ийш тишээ ингээл амьдрал эрдэм намын мөр хөөгөл явхлаар изүүрээд хоосроод ч гэдэг юм уу эвгүй болдог уу? Харин тэгж штэ. Би нөгөө өөрийн хүүхдүүд ингээд томорчдөг заяа. Өөрийн хүүхдүүд томроод ингээд яжсэн чинь нөгөө анхны ачцаа гараад ирэхээр тэр нь бүр нуур нугасгүй нуурж ундаг. Тэгээд ядч л нэг хүүхдүүд маань өөрийн хүүхдүүд маань томорчхаар ингээд үнсүүлэх нь хүртэл багасчтай юм биш үү? Тэгээ нэг жоох юм гарч ирээл ингээд үнсүүлэхээр чинь ямар сайхан бүр маш гоё ядч жаргалыг мэдэрч байгаа. Тэгээл тэр хүүхдүүд чинь бүр ингээд нурж унаад бүр нэг өөрийнхөө хүүхдүүдийг хайрлж исэн хайраас илүү хайраар хайрлж өсгдөм байх. Тэгээд нөгөөдөл маань бас ингээд томроод явцлаа. Тэгээд гэртээ ингээд хоёулахныгаа уултахаар бас эвгүй эзгүүрээл тэгээд нэг тийм хийцгүүрээд бас эвгүй л идэм байна. Тэгэхээр би бас ингээд ээж дээрээ ч тэр ингээд эмээ дээрээ ч тэр ер нь ингээд хараад хавь оройхоо эмгтээчүүдийг хараад яг нөгөө нэг гардаж өсөж исэн ач зээнэр нь ч юм уу ингээд томроод яг ингээд нөгөө хантайгаа хоёулахнаа үлдэхлээр тэр үед тэр хоёр хүн ер нь бас өөрсдөндөө яаж цаг гаргах вэ? Цаашаа үргэлжлүүлээд дуртай юм хийх ч байдаг юм уу? Нэгэндийгээ хайрлж инхрийлэх ч байдаг юм уу? Тэр ер нь илүү гарч ирж байгаа тэр сул чөлөөт цагаа яаж зарцуулах нь зөв байд юм болоо гэж бас бодоод эхэлсэн баггүй. Таны хувьд энэ дээр яг яаж анхаарч юу гэдгийг энэ чинь нөгөө нэг хөгшрөх процесс зөнөгч байдаг юм уу? Нөгөө амьдралын тэр нэг дадлуудтай бас шууд холбогддог юм шиг байлээ л дээ. Тэр нөгөө нэг өдөр цаг хугацааг яаж өнгөрөөж байгаа нь.
Тий. Энэ чинь бас айгүй асуудал байдаг л да. Одоо би хувьдаа яг зүгээр урлагийн уучраас зарим нэгэн тохиолдолд ялангуяа зуны 3 сар гэх юм уу тий дулааны улиралд ингээд уран бүтээлд ингээд явчихна. Тэгээ киноны уран бүтээлчтэй ингээд ерөөсөн нэг киноноос дамжаад нөгөө кино. Нөгөө миний үеийн манай найз төгтүүд байгаа шүү дээ. Одоо манай 10 жилийн ангийнхан бас их сургуулийн ангийнхан ингээд яг ингээд бид нар чинь бас ингээд үе хэсэг ингээд уулздаг. Тэгээ ингээд уулзаад ярьж байгаад бас ихэнх нь хүүхдүүдэд харж байсан байдаг. Яг одоо бас хүүхдүүдэд харж байгаа нь ч бас байдаг. Тэгээд яг чөлөөтөө одоо хүүхд шугт хардггүй нэг юм болохоор ерөнхийдөө бидний насныхан чинь нэг эрүүл мэндийн тал дээр нэг анхаарах зайлшгүй асуудлууд гарч ирдэм байх. За тэгээд даралтай болж ингэж ярьж байгаа хоорондоо одоо хэдэн бид нар одоогоос нэг 20 жилийн өмнө уулзахдаа шал өөр сэдв ярьдаг гэсэн. Би манай хүүхд тим ягаад хүүхд гаргаад би нэг тэгэж ачаагаа үзээд ингэж зээтэй боллоо гэд ингээд баярлаад ярьдаг гэсэн. 20 жилийн дараа гэд ингээд уулзгаар нэг даралт ихсдэг болчлоо. Хөл өвддөг боллоо ч гэдэг юм уу те нэг тийм бас насаараа ингээд нэг хүмүүсийн нэг биеинд өөрчлөлт гардыг байна л да энэ зайлшгүй байгалийн зүйд тогтол. Одоо ямар сандал тэтгэврийн нас бол шинжлэх ухааны үндэстэй тогтоогдох юм байна. Гэтэл яг энийг одоо биеэр ингээд мэдэрч байгаа шүү дээ бид нар чинь за яг тийм байт юм байна гэд. Тийм болохоор бас нэг голдуу эрүүл мэнд дээр бас их анхаарч байна. Тэгээ улсаас бас бид нарт зориулаад одоо нэг ахмадын хөнгөлтөөр гээд амралт совлол гээд нэг юм хоног ингээд бас хөнгөлтөө амарчж байна. Бас совлол гээд нэг амраачдаг юм байна. Тэгээ энэ минийгээ бас нэг бүрэн ашиглаад амардаг хүмүүс бас нэлээд их байна. За тэгээд чаддгуунууд нь бас яг тэгээд нэг яаж хийж байгаа нэг эмлэг мэмлэгээр хэвтчихдэг ч юм уу. За тэгээд бас бидний насныхаа одоо бас гой болж байна. Бүжигт их явдаг болсон юм байна. Тэгээ одоо бүжигт явж байгаа маш олон хүмүүс байна. Бүжигч явж байгаа бас хоорондоо бас ингээд нэг уулзахаараа одооний хүмүүс чинь бас нэг нийгмийн хөгжлөд дагаад бас их хувирж штэ. Тэг яадаг ч гэсэн одоо нэг янз бүрийн өвчлөлт гараад байна штэ. Тэр утгаараа нөгөө хөзөр тоглох гэдэг юм бөөнөрөө нэг хэсэг уулзаад ингээд нэг амралт хамт явж цаг хугацааг өнгөрөөдөг ийм тохиолдол бас их байд юм бэлээ. Энийг бас ингээд ангийнхныхаа жишээлээрээс харж байгаа л мэдчихээн л та. Тэр нэрээ одоо бүжигт явах энэ төр чинь олвол нөгөө би тэд өмнөх дугаар дээр бас ярьсантэй нөгөө караокед орох чинь дуун бясалгал гэдэг байгаа шүү дээ. Дуун имчилгээгээд тэрнтэй адилхан бүжигт явах энэ чинь бол нөгөө хөдөлгөөн засал давхар ингээ нөгөө нэг тэр олон ижил одоо сонирхолтой хүмүүстэйгээ хамт бас байж танилын үрээгээд хийлгэж байдаг юм уу? Тэр одоо зүйлс бас их гоё эрэг нөлөөтэй байдаг баха. Тий нэрээ бас бүжгээр хичээл. Бүжигт их явж байна. Бас нөгөө нэг ууланд алхалт хийх хийж штэ. Тэгээ бас үндэсний цэцэрлэг түрээлэнгээр алхаж байна. Тэгээ бид нарт чинь бас нөгөө нэг эрт илэрхийлэг гээд одоо эмнэлгээс ингээд юу ядаг шинжилгээнүүд өгдөг шүү. Хүмүүс өөрсдийнхээ бас эрүүл мэндийн төлөө заавал нэг жилдээ 2 удаа хавар намартаа очиж шинжилгээ өгч जैन тий. Тэгээд эмчит үзүүлэхээр эмч нараас зөвлөгөө нь болохоор одоо ингээд алхалтыг сайн хий. Эм тарианд битгий хушуураа. Дор хаяж өдөрт 10,000 алхалт хий гэжтэй тий. Тэгвэл та ингээд эрүүл байна. Дасгал хөдөлгөөн хий. Йогад яв гэл ингээд бидэрт ингээд зөвлөгөө өгч байна. Бидний өмнөх үеийн одоо бидний ээж аавч гэх юм уу эмээ өвөөгийн үед бол тийм юм байгаагүй. Тийм юм байгаагүйхын жишгээр тийм өвчлөл байгаагүй байхгүй юу? Бүх хоол эрүүл хүнс байсан. Агаар нь ч гэсэн эрүүл байсан. Одоо ядаж л нөгөө нэг өдөрт ганцхан удаа нэг оройдол нэг лавшаа хийж иддэг байсан шүү дээ. Бид нар баг байхад. За тэгээ будаатай уурах цовын гол 7 хоног нэг удаа ч юм уу. Тэгэл өдөржингээ эмээ өвөө манд юу иддэг гэсэн. Одоо ингээд бодож хахад нэг юм аяганд усыгээд ааруулт хийцэн. Тэр ааруултынхаа твтээс усыг л уугаад байдаг. Тэгээд нэг өглөө нэг боорцох цай, тэгэл сүйтэй цай тэр болгон хоорштой бас. Тэгэл нэг цай уугаад л тэр ааруултаа суугаад л болдог гэсэн. Тэгээ оройд нэг гурилтай шүл хийж иддэг байсан. Тэгээд тэр өвчлөл гэдэг чинь бол тийм байгаагүй шүү дээ одооных шиг. Тэр болохоор тэднэрт чинь тийм одоогийн бид нар шиг ингээл бүжгэнд явах ч юм уу 10,000 алхалт тийм ойлголт байгаагүй. Хизээч эм тайраа хэрглэж байгаагүй. 50 гарч ээж л өсөнд бууралддаг байсан. Одооных шиг ягач гүйрт бууралдаад удмынхтай юм яриа байгаагүй байсан байхгүй юу. Одоо бид нар болохоор тэр хүмүүсийн насн дээр очихоор бас тэдний насны хэмжээний бас нэг юм эрүүл мэнд байж чадахгүй юу гэж боддог. Тийм учраас бид нар бас нөгөө өөрсдөө бас эрүүл байх бид нар эрүүл өвдөхгүй байна гэдэг чинь миний л хувьд бол заяа өр хүүхдүүдэд зовоочихгүй өөрөө бас нэг айтайхан өр хүүхдүүдэд нэг эрүүл сарвал бас нэг өр хүүхдийнхээ өмнө хүлээсээ хариуцлах гэж юм байгаа шүү дээ. Бас тэрийгэ бодоод нэг эрүүл байчих гэсэн л гэсэн бодол бид нар байдаг болцоод байна. Ер нь миний насны бүгдээрээ л тийм байх гэж би бодож байна. Одоо нөгөө өөрийгөө хайрлах гэдэг чинь
бие хайрлаж байгаа тий. Тэгээ бие хайрлаж байна гэдэг чинь ингээд цаагаараа явсараад гэрийнхнийгээ хайрлаад байгаа байхгүй тий. Тэдрийг нэг юм зовоочихгүй, зутраачихгүй, сэтгэл санааг ингэчгүй, тэгчгүй атгалал ядаж нөгөө нэг мөнгө төгрөгөөр ч гэсэндээ ингээл эм тан гээл имлэг домлог гээл бас ингэчгүй гээл тий. Ер нь өвдөн гэдэг бол миний бодлоор бол бас л санааныхан болоод гэж би боддгоо. Гэхдээ энэ бас буруу шиж магадгүй. Тий зүгээр яхаа хүн өвдөхгүй төлөө өөрөөсөө эхлээд урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэдэг юм авах хэрэгтэй. Одоо энийг би идэж болохгүй юу? Олдсныхаа идээд ин гэдэг чинь бас хорл болох байх л та. Эмчнараас ингээд ямар нэг эмнэлэгчд үзүүлэхэд эмчнэр хоол зууч ч юм уу ингээд зөвлөгөө өгдөг ш. Та тийм хүмүүсийг тэгэж тийм хүмүүс битээ идчихээ таны ходоо тийм байх юм байна. Тэгэхээр хүн чинь одоо өдийн насны бид нар чинь заавал хүнээр хилүүлэхээс илүү өөртөө бодож олно доо. Би өнөөдөр эрүүл байхын тулд би яах ёстой вэ? Өглөө босоод нэг жоохон ч гэсэн ингээд дасгал хийждэг ч юм уу. Зурагт үзээ сууж байхад бид нар ингээд суугаад ахаар чинь нөгөө хүн хөршиж өгдөг болохоос хөгшөрж өгдөггүй гэдэг нэг үгийг бас мэдсэн шүү дээ тий. Тэгээ тэр ингээд сургаал өгнөд зөндөөл байна. Тэрнээс бодоод тахаар бас өөрсдийгөө бид нар өөрсдөө дайчлах хэрэгтэй юм билээ. Тэг ядчилд ингээд нэг 10,000 алхад хийж чадахгүй маа гэхэд хоолмолд явж чадахгүй маа гэхэд байраа тойроод ингээд явчих жишээний нэг 5,000 алхалт чинь 40 минут болдог байхгүй юу? Би бас хийж үтсэн байхгүй юу? Тэгээ тэр болгон нөгөө жимд очиод гүйлтийн зам дээр гүгүйдэж байж чадахгүй уул нь тэгмэр л байгаа юм. Тэгтэл тэр болон гэртээ гүйлтийн зам аваад ич чадахгүй. Тэгээ бодохоор ер нь өөртөө тохирсон хөдөлгөөнүүдээ хийгээд л яваад байвал за тэр бүжин мүжигч явах гоё юм билээ үнэхээр тийм. Тэгээд би өөрөө өвдөхгүй байна гэдэг чинь үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн хариуцлага гэд нэг юм би ингэж ойлгоод байгаа заа юу. Би өвдчихвэл миний хүүхдэд надад санаа зовоод бас нэг өөрсдийнхэн хүүхдүүдийг тижээх гээл бас хоол унд өмсөж зүөх гээл мөнгө зарцуулах гэдэг ээж аав нь өвдчихэхэд ээж авдаа нэг юм аваад өгч нэг ээжтэй нэг тэгчээ нэг имлэг төвтүүлээд эмчилгээ хийлгэж гээл ингээл бас нэг 5-10 цагсаа тийш нааш нь ягаад л бид нар ч бас учиргүй бүгдээрээ тийм баян чинэлэг бас амьдарч чадахгүй л байна шүү дээ тий. Тэгээ ботгоор бас нөгөө нэг хариуцлага гэдэг юм доод дорнол байх хэрэгтэй болоо да нас насанд гэж би бодож байгаа. Одоо нөгөө алхалт хийж биеийн эрүүл мэндээс гадна одоо сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг зүйлийг аягүй их ярьдаг болсон байна. Манай контентын зорилго ч гэсэндээ тэр нөгөө хүмүүсийг сэтгэл зүйн эрүүл байлгах, хүнд хэцүү үед нь тэрийг нь хуваалцах гэдэг ийм зорилготой хийгддэг. Тэгэхээр юу гэдэг нөгөө миний ойлгож байгаагаар бол сэтгэл хүндүр байхan бол хүндүрлж байгаа хэсэг маань эсээ гимдээгээл тэгэл тэр хэс маань ингээл хавдар болоод гэдэг ч юм ингээд нэг сэтгэл өвдөх чинь цаашаа бие өвдөхтэйгээ шинжлэх ухаанаар ингээд холбоо хамааралтай байна гэдгийг ер нь бол бид нар мэдчихэд би бол тэгж ойлгосон. Тэгэхээр сэтгэлээ эрүүл байлгахын тулд ч гэдэг юм уу яг сараа хичээний үед өөртөө яаж анхаарч ийн сэтгэлээ эрүүл байлгах, сэтгэлээ тайван байлгах, сэтгэл санаагаа чилээхгүй байлгахын тулд та юу хийдэг вэ? Яаж өөрийгөө тайван байлгадаг вэ? Магадгүй таны сэтгэлийг хамгийн ихээр зовоох гээд байдаг, эмзэглүүлэх гээд байдаг, жаахан өвтгөх гээд байдаг тэр зүйл юу вэ? Гэхдээ миний л хувьд зөвхөн миний хүүхдүүд л эрүүл сар бол заяа өвдөж зовхгүй л байвал тэр миний сэтгэлийн зовлонгүй байна л гэсэн үг. Өөр надад нэг тийм сэтгэлээ зовоогоод байх юм. Яг нийгмийн амьдралд бас нэг хэцүү юм бид нар гадаа гудамжинд гараад байдаг штеп. Тэр чи одоо тэгэл бүгдээр ингээл аваал ингээл өөртөө ингээл ачаал ингээл юм болгоныг ингээл сүргээр хараад байвал чинь одоо би өөрөө л өвдөн штеп. Тэгэхээр чи одоо тэр чинь нэг юмыг нэг харцаад ингээд нэг юу гэх юм өөртөө тэрэг зовлон гэж харахгүйгээр аль талаа болохоор нэг сүр эерэг талаас нь за энэ ингэчээд өнөөдөр энэ зам ингээд явж хахад ингээд хазгааг шиг ингээд хүүхд бүдэрч унчаад ивгэн шүү дээ. Энийг хин нэгэн засчих байхдаа за эсвэл энүүгээр явж байгаа хүн болгоомжлоод явчих байхдаа гэдэг ингээд дандаа нөгөө эерэг талаас нь бодоод байвал тэр нэг юм өөрт стресс зовлон үүсэх. Одоо хүмүүс айгүй их стресс гэдэг үг хэллэгийг хэлдэг болсон. Ямар нэг юм дээр стресстэй дээ. Стресстэй дээ. Одоо ингээд кино үзсэн ч гэсэн энэ ямар стресстэй кино вэ? Энийг заавал ингээд стресстэй гэж бодож хүлээж авах шаардлагагүй болов гэж би бодоод байгаа юм. Тэгээ яг жинхэнэ стресс зовлон бол хүний нөгөө өвчин за тэгээд үхлэл юм да. Тийм тэрнээс биш үхэл хагцал өвчнөл юм. Тэрнээс бусад юм засаж заглагдах ёстой юм нэг айхтар хүн дээр хүлээж аваад байх. Тэгээ би эсвэл хитрхи юм тэнэг ч юм уу нэг ямар нэг юм за яах болох байлгүй дээ. За гайгүй байлгүй дээ гэдэг нэг юм тэгээ хайчдаг ч юм уу нэг санаа зовоод гэдэг надад бол нэг тийм
тухайд яг санаа зовхон гарна л да. Тэгээд тэрийг дандаа нөгөө тэгэл тасагдчих шүү дээ. Ингээл ядчих шүү. Тэгээд ийм бодол төрөд идэг шүү. Тэгээд одоо энэ сэтгэл судлаач надад ямар зөвлөгөө өгөх болдог гэх бас хараасаач тий. Ерөнхий ивент итгэгч дэлхийн хамгийн нэмэгдэж Baby Lab. Бидний хамгийн сайн найз Baby Lab. Учир нь өдөрж шөнж хуурай таатай амрах боломжийг олгож хөвөн мэд зөөлөн гадаргуун агаарын урсгалыг чөлөөдөө нэвтрүүлэн шингэнийг хормхон зуур шингээхээс гадна хүүхдийн биед тав тухыг мэдрүүлэн хүүг дээд зэргээр хамгаална. Тэр харааж өгдөөг инээмсэглэн угтахад туслах бидний найз Baby Lab. Хүн өөрийгөө хайрлна гэдэг маань бие махбодын хувьд, сэтгэл зүйн хувьд, нийгэмшлийн хувьд ингээд өөрийгөө хайрлах ёстой гэсэн санааг бас ингээд амьдрал дээр гайхалтай хэрэгжүүлдэг гэдгийг нь харагдчихэв. Тэгэхээр бид нар нөгөө дасгал хөдөлгөөн хийснээрээ бидний нөгөө сэтгэл санаа илүү нөгөө тэнцвэртэй тайвширч өгдөг. Байгальтай ойр байх тусмаа ууланд алхах ч юм уу агаарт гарах нь өөрөө бидний нөгөө одоо стресс, түгшүүр, сэтгэл санааг бүгднийг ингэж хэвийн болгодог. Магадгүй бид нар ингээд өдөр болгон ингээд хотын дуу чимээ дор хаяал нөгөө байгальтайгаа харьцаа байцсан нөгөө дандаа цементэн дээр гიშгдэгч гэдэг юм уу те сонсож байгаа чимээ маань идж байгаа зүйл маань бүгд байгалаас холдоод ирэхээр өөрөө ирэхгүй өвчлөл үүсгэх хоёрдугаар тас нөгөө стресс түгшүүрийг нэмэгдүүлээд идэг. Тэгэхээр илүү байгальтайгаа ойр байх тусам хүн илүү тайван амгалан болж өгч байдаг. Хоёрдугаар өөрийнхөө сэтгэл санааг одоо хайрлна, өөрийгөө нийгэмшил талаас нь бас хайрлна гэдэг маань нөгөө тэр саяны ярьсан нөгөө бүжгийн одоо сургалтанд явах ч юм уу хамт олон одоо үеийнхэн хөгжүүлэлтэд уулзаа тоглох ч юм уу тий жишээ тэр хүзэр тоглох янз бүрийн даалуу тоглох ч гэдэг юм энэ маань өөрөө нөгөө альцгеймер буюу аль эсвэл тэр танин мэдхүйн процесс нөгөө дороотхоос хамгаалж өгдөг өрсөн сэргийлж өгдөг хоёрдугаарт тэр нөгөө найз нөхдийн хүрээлэлээр уулзаж учрах нь өөрөө одоо нийгмээс тусгаарлагдаад байгаа орхигдсон гэсэн мэдрэмж өөрөө ирэхгүй жам ёсоор төрдөг тий гэртээ нэг эзгүүрээл нөгөө хоосон шовооны үүр гэж хүртэл ярьдаг тий яг тэрэн шиг ийм нөхцөл байдалд хүмүүс улам ганцаардаал, улам тусгаарлагдаад, улам ингээд стресстэй зан ааш нь өөрчлөгдөөл, хөтлөөл, үглээл ингээд өөрчлөгдөд ирдэг. Гэтэл энэ нас бол зүгээр тоо харин сэтгэл зүйн хувьд бид нэр өөрснийгөө бэлдээд тэр наснаас шалтгааллахгүйгээр бид нэр одоо нэг амьдралынхаа дадал хөвшилтэд анхаарад өгнө. Одоо таны хэлснээр тий тэр уулзалт, тэр цуглаан, тэр хүүхдүүдтэйгээ холбоотой хуцаар ярих ч гэдэг юм. Энэ маань өөрөө нийгмийн харилцаанд хэвийн болоод ирэхэд сэтгэл санаанд бол ямар нэгэн тийм нөлөө үзүүлэхгүйгээр одоо хэвийн одоо юм хөгшрөлтийн процесс ч юм уу хэвэн явагдах бүрэн боломжтой гэж үздэг юм. Тэр нөгөө түрүүний ярьж байхад нөгөө сэтгэл өвдөглөөр бие өвддөг. Би сэтгэлээ зовоогоод л байвал нөгөө ингээд бие давхар ингээд өвдөл ерөөсөө хавдарч байдаг юм уу юу ч гэдгийг тэр зүйл бол нөгөө нэг сэтгэл зовснаас үүдсэн айгу тийм зүйл их байдгийм байлээ гэж энэ тухай нэг яриул. Хавдрыг чи юу нь бол нөгөө эзэндээ гомдсон эд эсийн бөөгнөрөл гэж үзээд байгаа байхгүй юу тий. Тэгэхээр ялангуяа сүүлийн үед одоо хүний бие махбод сэтгэл зүй хоёроос салшгүй холбоотой юм а. Тэр дундаа психосоматик өвчлөл буюу бидний нөгөө сэтгэл зүйн шалтгаанд өвчлөлүүд маш их нэмэгдээд байгаа гэж үзээд байгаа. Одоо магадгүй яг настай холбоотойгоор авч үзвэл одоо ингээд сэтгэл зовоол, хүүхдүүдэд санаа зовоол, түгшүүр, стресс ч юм уу тий. Энэ мэдрэмж нь өөрөө одоо нөгөө сэтгэл түгших эмгэгийг үүсгэж яадаг, даралтыг үүсгэж яадаг, зүрхт элсэх ч юм уу тий, толгоо өвдөх ч юм уу. Ингээд ерөнхийдөө бидний сэтгэл зүгээс шалтгаалсан өвчлөлүүд маш их байдаг. Тэгвэл эсвэргээрээ бид нар одоо заавал насны ялгаатай гэхгүйгээр сэтгэл санаа маань өөрөө тайван тэнцвэртэй байх тусмаа өөрийгөө илүү нөгөө эерэг зүйл дээр төвлөрүүлж өгөх тусмаа өөрийгөө эрүүл гэдэгтээ итгэх өөрийгөө аз жаргалтай юм эерэг төлөв байдал дээр хандлага маань өөрчлөгдөд ирэхэд бидний эдис өөрөө гоё сэргэж эхэлж байдаг. Бидний нийгмийн харилцаа, бидний одоо тэр инээрэг, ажил үйлс бүгд юм гоё одоо хамт олон дундаа орох ч юм уу, аль эсвэл сэтгэл санаа тайван амгалан байх ч юм уу. Тэгэхээр бидний нөгөө бодол гэдэг зүйлээс, мэдрэмж гэдэг зүйлээс одоо сэтгэл санаа маань шалтгаалаад, түүнээсээ шалтгаалаад бие махбодын маань өвчлөл шалтгаалдаг. Тэгэхээр ингээд сөрөг бодол мэдрэмжүүд бол гадагшлуулахгүй бол өвчин болж гадагшилдаг гэсэн үг л дээ. Тэгэхээр яа харахгүй сэтгцэн эрүүл мэнд, сэтгэл зүй маань маш чухал. Гэтэл одоо ингээл ахмад тастай хүмүүс маань магадгүй ингээл харилцаа холбоонд тусгаарлагдаад ганцаардаал ирээд байна гэдэг чинь өөрөө сэтгэл түгшүүлт, эмгэг одоо эрүүл мэндийн асуудлууд үүсч эхэлж байдаг гэсэн үг. Тэгэхээр магадгүй ингээд өөрийн сэтгэл зүгээс шалтгаалаад үүсч болж байна. Нэг талаасаа нөгөө насны онцлогоос шалтгаалаад эрүүл мэндийн асуудлууд үүсэж байна. Тэгэхээр яг саяны таны хэлдгээртэй тэр дасгал хөдөлгөөн хийх, тэ эрүүл зөв дадлуудыг өдөр тутамдаа одоо бий болгох ч гэдэг юм уу. Ерөнхийдөө сэтгэл зүйн юм бэлтгэлтэй байгаад бие махбодоо ч гэсэн арчилж тордох, сэтгэл зүгээ арчилж тордох юм дадлуудыг л өөртөө одоо бүр эхнээсээ л бий болох хэрэгтэй л дээ, тийм. Одоо сайн ингэж штэ сархиж байгаагүй. Нөгөө
муухай зүйлээ ч юм уу те муу мэдрэмжээ гаргаж өөрийгөө сулилж ийж өөрийгөө хойсолж ийж бас тэр одоо өвчлөлөөсч тэр ер нь одоо тэр ганцаардал тэрнээс өөрийгөө хамгаалдаг гэж та ер нь одоо тэр сөрөг мэдрэмжүүдээ яаж хуваалцж байна яаж гаргаж ийн гэх юм одоо ингээл өдөрт болсон үйл явдлаа бүгдийг найдаахтай ярьж гин үү хүүхд рүүгээ залгаа ярьж гин үү найз руугаа залгаад нэг баг 2 цаг уцаар ярьснаа за тэгж байгаа тухтай ярих гэж тасалдсан шүү дээ аяагч руу ярьж гин үү яаж тийм ч ер нь гэр бүл хоорондын харилцаа бас их чухал та. Тэгээд яг гэр бүлийн хүрээнд ярих тиймэрхүү асуудлыг бол гэр бүлийнхээ хүрээнд ярина те. Яриад одоо ийм тийм боллоо. Энээс болоод ийм асуудал үүсчтэй. Эн чинь одоо ингээм бас нэг стресс ч юм уу зовлон ч юм уу энийг одоо яаж яах вэ? Засах уу те. Ингээ гэр бүлийн хүрээнд болсон юм гэр бүлийн хүрээндээ яриа засчихна. Ямар нэгэн ажил төрөлтэй холбоотой ч юм уу бас нэг гэр бүлийн бас ганц нэг найз нөхдөд хэлэх асуудлууд байдаг шүү гэр бүл дотор болсон үйл явдаг. Тэгэл найз нөхдүүдтэйг хоорондоо ярьж нөгөө гадагшруулна гэдэг чинь зөвлөдөө дотроо ингэ боглоод байж. Бид нар чинь нөгөө нэг ялангуяа урлагийн бид нар чинь нэг юм тийм их тийм нийгэмссэн улсууд гэх юм уу тий. Тэнд очиж нэг юм яриад, энд очиж нэг юм яриад тэгэл ингээл хөгжилдөөл хөрөлдөөл тэг нэг тэгжил зохицуулт юм биш үү? Ер нь тийм найзнууд их чухал шүү найз нөхдөд чинь тий. Тийм шүү дээ. Тийм тэгээд итгэсэн найз нөгөө олон жил найзлаад ингээд бүр нэг хүн шиг болсон найзууд чинь гоо жаргал зовлонгоо хуваалцах найзууд гэдэг чинь бас их чухал. Тэгээд ер нь одоо би бас ингээд хүүхдээсээ юм суралцсан гэж юм байна штэ. Одоо миний баг охин таяа нар чацсан штэ тийм. Тэгээд том охин бас нэг одоо төгсөж байгаа. Тэгээд хүүхдүүдээсээ одоо аюу хэм суралцж байна. Тэгээд та нарын насныхан ч бас их нөгөө нийгмийн хөгжлөө дагаад энэ одоо нөгөө нийгэм чинь одоо бүхэл юмар хөгжиж штэ тий. Тэгээд тэр хөгжлөөсөө маш их юм суралцж байна та нар чинь. Одоо ингээд би хүүхдээ ингээд ажиглаад байж хаад чихэндээ нөгөө чихвчээ ийцэн тэгээ уцаа ингээд тавиал ингээд юм сонсоод байна. Хөөч чи юу сонсоод идэв над уц муцаа болчихж яадаг юм би. Дандаа л уцаар ингээд яаж гэнаа чинь тархитлахын ч муу биш үү гэж энэ айгүй чухал мэдээлэл явж байна. Айгүй гой подкаст явж байна. Ийм хүн зөвлөгөө өгж байна. Хүүхдийн хүмүүжил дээр ингээд ингэн тэгэн тэдний насны эмэгтэй хүүхдийг нь эдийн насны эрэгтэй хүүхдийн юм эрүүл мэндийн тим ингээд юм эмшин зөвлөгөө өгч байгаа хгүй юу гэд нэг ийм сэтгэл судлаач сэтгэл зүйч байдаг энэ ингээд зөвлөгөө өгч яана гэд ингээд айгүйх юм сонсоод тэндээс мэдээлэл аваад байдаг юм байна. Тэгээд за тэгээд наад чи юу яаж яана юу гэж нэг жин гэдгээр одоо Марлагийн хувьд бол ийм байна л дээж. Тэгэхээр би Марлатай охинтойгоо шүү дээ. Би ингэж харьцах хэрэгтэй юм байна. Хүүгийнхээ хувьд бол би ийм байд юм байна. Энэ дээр нь би ингэж ингэх хэрэгтэй юм байна. Ингээд ийм мэдээлэл ингээд аваад байт юм байна. Тэгэхээр тийм юм уу гэд. За тэгээд ингээ хүүхдүүдээс та нарын залуучуудаас би маш их суралцж байна. Тэгээд ямар нэгэн бас өөрийнхөө мэдгүй одоо нэг юм асуудал гараад шүү. Тэгэхээр миний хүн нэг ийм болоод байна. Би энийг одоо яах вэ? Би энэ дээр яах вэ гэд бас зөвлөгөө авч байна. Тэгэхээр нөгөөдөл чинь ээж наадах дээр чинь нэг ийм подкаст сонссон юм байна. Яг ийм дээр ингэдэг юм билээ гэд бас надад айгуу гой зөвлөгөө өгч байна. Тэгээ ингээд бодохоор ингээд үеэрээ бас хүний хөгжил явагдаж байна да. Тийм тэгээ одоо нэг миний хүүхдүүд чинь ямар үе байлаа нөгөө индиога кристал гэл одоо та нарын хүүхдүүд чинь юу ч болцсон ямар тэмцээ юу дээ. Тэгээ үеэрээ хүмүүс чинь ингээд хүний хөгжил ингээд өөрчлөгдөж яваад идэм байх шүү дээ. Тэгээ бас ингээд өөр хүүхдүүдээсээ суралцаж судал ингээд байна да бас хүмүүжж байна да бид нар ч бас. Тийм. Одоо Сараагчиг маань ингээд үзэгчд маань харахаар ингээл нөгөө л баг худлаа хэлсүнд 20 жилийн өмнө шахуу гарч исэн хэцүү ангийн Сараа сүнжид багш яг хിവэрээ. Тэгээ харахад ийм залуу сайхан хിവэрээ боловч бол хамгийн том зээн л 18 настай гэж та нар боддоо гэж тий. Тэгэхээр одоо манай гэрт бас яг ийм бидэг байхгүй юу? 80-тай манай эмээ, 50-тай ээж, 30-тай би, 20-тай манай дүү, 10-тай манай охин гэдэг ингээд насны үеийн төлөөлөл өргөн бүдүүн нарийн туранхай том жижиг төрөл бүрийн хүүхнүүд ингээд нэг гэрт хамтдаа өдр байна. Айгүй ойрхон хоорондоо байна тий. Танад бас яг адилхан гэж би сая бодож байгаа байхгүй. Бараг ингээд 60-тай, 40-тай, 30-тай, 20-тай, 10-тай гэдэг ингээд тий. Бас ингээ хүүхнүүд. За тэгээд хүүхнүүдийн болсон мэдээж ингээ нөгөө чимээ шуугаантай, яриа хөөрөгтэй л хамтдаа байна, ойлгомжтой тий. Гэтэ тэр дунд бас нөгөө нэг ярилцах, ойлголцох нөгөө үеийн зөрүүгээс гадна үеийн зөрүү, хөгжлийн зөрүүнээс шалтгаалаад
арга барилын зөрүү бас гарч ирэх юм шиг санагтаад байгаа байхгүй. Тэгэхээр таны хувьд одоо юу гэдэг шинэтэй нэг өөр харьцснаа марлаатай ч юм уу, марлагийн дүүтэй дахиад нэг арай өөрөөр ярихгүй бол үнэхээр ойлголцож болохгүй тийм одоо ялгаатай байдлууд үүсдэг байх гэж бодод байна л да. Та яг энэчнээс насан дээр нь ямар ялгаа ер нь дийлэнхтэй анзаарч харагдаж байгаа. Та тэр дээр бас ямар арга хэрэгжилж байгаагаа яриул. Тэгээ одоо тэгээд за би ч их арга хэрэглэх нь бас гайгүй болчлаа. Яг тэгвэл би нөө өөрийнхөө хүүхдүүдийг өсгөцсөн заяа. Тэгээд миний хүүхдүүд одоо өөрийнхөө хүүхдүүдийг өсгөх гэсэн ойлголт надад байгаад байгаа байхгүй юу? Тэгтэл нөгөө нэг би хүүхдүүдээ өсгөж исэн, хүмүүжүүлж исэн үе миний хүүхдүүдийн тэр үеийн хүмүүжил одооний миний атцын нарын байгаа байдлаар шал өөр. Миний хүүхдүүд ч одоо хөөрхөц зайлууд нэг юм та нар ч одоо Барбиг хизээ хойно орж ирсэн баг та тий. Тэгэл нэг чирта марта тоглодог л байсан үе. Үнэхээр бас дөнгө зах зээлийн үед чинь яг дөнгөд л ингээл овоо жоохон том болсон байсан. Бас хэцүү үед байсан ш та нар чинь тий. Тэгээ одоо тэр үеийн хүүхдүүд чинь бас их дуулууртайж байж бас энэ гар утас мусч гэж байхгүй байж 8 настай сургууль 7 настай ордог байсан юм шүү дээ. Тэгэл нэг хичээл гэр гээл ингээл яваал нэг урлагийн үйлс мөслөг гээл ингээд бидний бага насныг нэг жаахан сайжруулсан хэлбэрт байсан заяа. Тийм ээ. Бидний бага насныг арай сайжруулсан хэлбэрт байсан. Үед байсан болохоор яг бид нар нэг өөртөө яаж өсөжсэн яг тэр утгаар өсгсөн байхгүй юу? Та нарын чинь. Тэгсэн чинь одоо ачтай нарыг болохоор маш өөр байна. Одоо би марлаатайгаа ингэж ярихаар өгүүлбэр хэлэхгүй шүү дээ. Миний хөө нэг тэр юм гэсэн аха гэл энийг тэгэл ингэ энийг ингэсэн байлээ шүү дээ мэдж байгаа гэдэг. Ерөөсөө нэг юм нэг үг л хэлж байна. Өгүүлбэр хэлэхгүй. Миний хөө сайн нэг аха гэл тэгэл өрөөнд ороод хаалгаа аачих. Энэ одоо яаж байгаа ингэж тэгсэн чинь энэ чинь нэг эмордын наслаг энэ тэдэн насны синдром л энэ одоо би л мэдгүй миний хүүхдүүд одоо ингэж өсөж явах үед тэдэн насны синдром, 3 насны синдром, тэдэн насны синдром ч гэж байгаагүй заа юу. За бид нар чинь жирэмсэн байхдаа жирэмсний хямрал гинөө ямар нэгний төрсний дараах хямрал гинөө тийм юм мэдгчгүй. Тэгээд эн чинь ингэж юм аягүй өөрчлөгдөж байгаа зү. Бид тэр төрсний дараах синдром, жирэмсний синдром гэж мэдхгүй байжгаад дараа нь миний хүүхдүүд гараад 2 насны синдром гинөө 3 насны синдром гэж юм байгаагүй шүү дээ. Тэгсэн чинь одоо ингээл манай охтууд ингээд төрснийхаа дараа синдромд ч гинэ. Сэтгэл готролч гинөө. Тийм болсон юм байна шүү дээ, тэ. Бид нар чинь тэгээд дараа нь тэдний хүүхдүүд нь 2 настай ээж манай хүүхд уйлаад байнаас яагаад ингэ уйлаад байгаа юм бэ гэхээр өө энэ 2 насныхын синдром гэж ийм юм яриад унах юм. Тэгэхэд чинь одоо ийм л болцсон юм билгүү дээ мэдхгүй. Тэгэхээр би хэлэхгүй хүүхд ч одоо өвдөхөөрөө юм уу өлсгөөрөө л уйлдیں۔ Эсвэл наа чинь өвдсөн юм бэ эсвэл өлсөд байгаа юм бэ? Хоолын нөгөөч. Би энэ өвдсөн юм шиг эмчит зүтүүлээч гэд ийм л юм хэлж जैन заяа. Тэгээ нөгөө том зээ чинь ингэж юм тэгэл зөө мэдж байгаа гэд ийм л 3 үг хэлж ш. Тэгэл өрөөнд ороод хаалгаач. Тэгээд яагаад одоо энэ хүнтэй юм ярихгүй байна гэхээр найзуудтайгаа уцаар амар их ярьдаг байсан заяа. Өрөөндөө ингээл уцаар яриад ингээл яриад ашгүй их ярьдаг юм байна. Хүн амьтантай ярьд юм боддог байсан байхгүй юу. Тэг сүүлийн үеийн үед ч одоо ерөөс ярихаа яцсан. Мис ингээл. Идрүүд яач тийм болоо гэл. Одоо нөгөө арай тэр жижигнүүдийн болохоор заяа. Гар уцгасуу. Тэгэл эдэр чинь гээж уцын өгч уйлаад энэ уцын өгч гэд. Тэгэл YouTube үзээд YouTube-ос англи хинч англи зааж өгөх байхад англиас сурцсан. ABC-г үздэг гэсэн, Оросын цагаан талгаа үздэг гэсэн. Сүүлдээ ингээл альфа, бета, гамма гэдэг манай нөгөө 4 наст чинь. Хүүшээ эн чи яач вэ гэж тэгсэн чинь ээж нь ингээл Google-с мэдээлэл авсан чинь танаа хүүхэд грек цагаан талгаа үзэж ин гинэ гэл ингээд. Гэхдээ одоо эдэр чи ямар айхтар болсон. Тэгээд 5 настай заяа ерөөсөө л уншаад байна. YouTube дээр өөр юм бичээд ингээл уншаад 4 настан дээр альфа, бета, гамма гэж үзээд одоо тэгэхээр хөгжил амар өөр болчиход байна шүү дээ. Тэгээ одоо энийг би яаж яах юм мэдгүй нь ээж чамд хүүхдээ өсгөх нь одоо би мэдгүй минь мэдгүй авсал гэж би бодож байна. Тэгтээ энэ хамгийн гол нь айлч газар заяа. Одоо манай гэр бүлч тэр амьдрал дээр ажил дээр ч тэр ерөөсөө амьд харьцаа байх болцсон. Биднийг ингээд залуу байхад бид нар ингээд кинонд явж байхад чинь ингээд зураг авалтж байгаа нэг түр завсах хийдэг шүү. Тэр орондоо тэрнтэйгээ чичиж хөгжөлтөд энэ юм яриад энэ тэгэж хөрөлж юм яриад за арай жаахан дээш насны усууд ингээл ярих юм бол 2 3 дугаар суугийн юм яриад хөхрөлдөл ингээл хөгжөлтөд цагийг авдаг байсан. Тэгсэн чи одоо жаахан завсар гаргуулбал бүгдээрээ ямар ч амт харьцаа байхгүй. За тэгээд нөгөө нэг ажилт ингээл зургийн туслах найруулагч нар чинь ингээл за тэдэн зурагтай хизээ зурагтан болоо гэж бодож хат чинь ингээл уцаа харахад айл дээр мисчсэн байх юм аа.
Игчээ тэдэн цагт тийм стентэй тэдэн цагт ирээрээ гэд. Үгүй яагаад залгааж ярьж болдгоо бол доо гэл дотроо бодно тэгэл хэлэхээр гүш тэг ч одоо ингэдэг болсон ш тэгэл. Тэгэхээр ч одоо ямар за та нар гэл ингээл загнаал хэрэлдээд дэлтэй ш та тэгэл нийгмийн хөгжлийн дагал одоо утасныхаа мессежийг байн шалгадаг болж байна. Чи хүртэл мессеж бичсэн байсан. Харин тий ийм л амьд харилцааг бол болчих. Хүн уулна харилцаанаас харилцаа үүсдэг гэж яриа байдаг шүү дээ тий. Тэгээд ярихаар хүн аягаа чөлөөтэй ингээд нэвтрэлцээд зөндөө юм ингээд ярьж ойлголцож болдог байхгүй юу? Ингээд мессеж ингээд бичгээр яасан ч савтай юм цаг хугацааг алж байгаа миний бодлоор тэгэж би бодож байна. Тэг ингээд яг ингээд бичгээр яг ингээд ярьж ах шиг гоё юм дэлгэрэнгүй юм ойлголт авдаггүй шүү дээ тий. Тэгээ бодохоор ер нь амьд харилцаатай болохоос л гэсэн би бодолтой байна. Одоо та нарт хэлэхэд ер нь аль салбарт ажил дээрээ. Ажил дээр амьд харилцаа үүсгчүүд гэртээ ч гэсэн амьд харилцаатай болно шүү. Одоо энэ амьд харилцаагүй байсараад гэр орондоо ч гэсэн амьд харилцаагүй болчих үү дээ. Энэ л аюултай. Тэгээ үр хөвгтөө хүмүүжүүлэгэл хэлж ярьжлах хэрэгтэй. Тэрнээс хөвгт рүүгээ мессеж чи тэгээрээ хоолт хийчээрээ тэдэн грамм махаар тийм хоолт хийчээрээ гэд ийм болчих үү дээ гэж санаа зовж шүү дээ. Нэрээ яг одоо биднэрт бас нөгөө сонсгол хэрэгтэй маш тийм үнэн бөгөөд хатуу зүйлийг яг сануулж хэллээ. Яг тийм үнэн бид нар чи одоо тийм үү тест уцаар ярих дургу эмгэг гэж байна. Тийм болсон байна. Тийм байна. Тий уцтай уурхаар ингээд яг нөгөө миний ойлгож байгаа болохоор тэр зүйлс ерөн сэтгэл зүйн одоо өвчлөлч гэдэг юм уу ийм сэтгэл зүйн эрүүл мэндтэй холбоотой асуудал ч нөгөө яалчгүй хотчлттой шууд холбоо хамааралтай юм шиг нийгмийн хүчин гэж би бол бас ойлгоод байгаа. Тэгэхээр нөгөө нийгэм хэр нягт байна, хэр өрсөлдөөнтэй байна, хэр одоо бидний амьдрал юм шуургатай, салхитай, хурдтай байхыг шаардж байна. Тэр ирээрээ нөгөө нэг бидний ингээд хэрэгэлдэг харилцах хоорондын тэр арга хэрэгсэл юмнууд ч гэсэндээ ингээл дагаал өөрчлөгдөд байгаа юм болвол гэж бас ойлгогдоод байгаа байхгүй. Тэгэд сая одоо Сарагчийн хэлсэн дээр манай сэтгэл зүйчээс нэмээд тайлбар хэлвэл өөрийгөө хайрлая Окси. Сэтгэл санаа тавгүй ягаад ч мэдгүй хаанаас ч юм гарч ирээд ханилж барыг мэддэг. Зарим үед намайг өөрөөс минь илүү сайн мэддэг. Хоббиг минь хүсэл тэмүүлхийг минь хамгийн сайн дэмждэг нэгэн. Нартай, бороотой, салхитай солонготой бүхий л үед үргэлж дэрэгдэн байдаг. Миний хамгийн татны найз. Ер нь маш чухал сэтгэлтэй, чухал санаа тий. Хүний амьдрал чи ерөөхдөө л харилцаан дээр тогтдог. Хүн өөрөө нийгмийн амьтан, нийгмийн харилцаанд орж иж бид нэр оршин тогтно. Тэр яг энэ амьд харилцаа байхгүй болоод байна гэдэг нь маш олон сөрөг үр дагавартай. Дор хаяал харилцааны үлсгэлэн гэдэг зүйл байдаг. Энэ нь өөрөө бүр хүүхдийн тий бага насны хүүхдүүд бүр ингээд оюун ухааны хомсдлын түвшинд нөлөөлдөгч гэдэг юм уу. Харилцаа өөрөө явагдах тусмаа бидний ойлголцол тархины хөгжилт хүртэл эерэг нөлөөтэй. Тэгээ сүүлийн үед нэг ийм судалгаа гарсан байна л да. Хуурамч оюуны хомсдолгээд хүн нөгөө нэг ямар нэг юмыг бодох, төлөвлөх, ярилцах, эргцүүлэхээ болчоод ерөөхдөө одоо тэр нийгмийн сэтгэл зүйд ч гэсэн тийм ээ ямар нэгэн мэдээллийг харчаал шууд анализ хийж эргцүүлэх чадваргүйгээр тэрэнд ингээл хариу үйлдэл үзүүлэл сөрөг комментууд бичдэг ч юм уу тэр сошиалоор явж байгаа бүх зүйлд ингээл одоо нөгөө эргцүүлж бодож одоо анализ хийхгүйгээр ямар нэгэн байдлаар шууд л ингээл сөрөг өөрийнхөө стресс бүх юмаа гаргаад тэр нийгмээр ингээл өөрийнхөө сэтгэл зүйг одоо бүрдүүлээд шийдүүлээд байдаг тий. Тэгээд ерөөс сэтгцэн эрүүл мэндийн асуудал тулгамдаад гэтэл энэ маань өөрөө нөгөө гар утсны хэрэглээ ихтэй байгаатай холбоотойгоор амьд харилцаа гэдэг зүйл байхгүй болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр ядаж энийг бид нэр яг гэр бүлийнхээ харилцаанаас л эхэлнэ. Гэр бүлтэй ядаж хоолныхоо ширээний ард уцаа үзэхгүйгээр хүүхдтэйгээ ярилцахдаа өөр зүйл хийж сатаарахгүйгээр уцаа үзэхгүй зурагт үзэхгүйгээр те ийм яах нь амьд харилцааг бий болгох. За ядаж л нэг өдрөгтэй гэр бүлийн дүрмтэй утас дуурсан үед ингээд уцаа авнаа бүгд орж ирээд уцаа хураалгая. Нэг өдөр ингээ эко өдөр шүү утасгүй компьютер юугүй бүх юмгүй ингээд амьд харилцаатай байяач гэдэг юм уу. Тэгээ энэ харилцаа чи өөрөө бид нэр ингээд харилцах тусам ярилцах тусам саяны өмнөх ярьсан хэсэг шиг нөгөө сэтгэл хөдлөл сэтгэл санаа маань гадагшлуулах процесс ахгүй юу? Хүүхэд өөрөө тэр дотроо байгаа бодоод байгаа юм ээжтэйгээ амьд харилцаагаар ярина гэдэг чинь хүний сэтгэл зүй ингээд тэнцвэртэй болж өгчдөг. Харилцаад юуны ч тухай хамаагүй хүн ярьчаар нэг гоё ам халаад нэг сайхан стресс тайлагдал таата сайхан байдаг тий. Яг үүнтэй адилхан бид нэр харилцаа дутагдаал байх тусам
яг л нөгөө сөрөг үр дагавар нэмэгдээд одоо улам хаалттай, улам зоожиг, улам янз бүрийн сэтгэл зүйн өвчлөлүүд тий мөн цаашлаад яг нь бүр ингээд танин мэдхийн процессууд нь ч хүртэл ингээд одоо муудах, ой тогтоолт муудах, одоо ярих хэлэх тий хэл ярианы чадвар муудах, хэл яриа сэтгүү хоёр бол салшгүй холбоотой. Хэлж ярихгүй байна гэдэг чи үгийн баялаг муудан, сэтгүү муудан ч гэдэг юм уу. Тэгэхээр ерөөсөө л бид нэр хамгийн энгийн жишээ одоо гэр бүлэрээ өнөөдрийн болсон юм а ярих, бага насны хүүхэд бол хүүхдтэйгээ ойр зургийн тий үлгэрээ ярьж өгөх ч юм уу. Ингээд ярилцах тусам л бидний одоо тэр хүүхдийн төлөвшөл, харилцаагаар дамжуулаад төлөвшөл, нийгэмшил, хүүхдийн хөгжил бидний ч гэсэн одоо сэтгэл зүйн тэнцвэртэй байдалд маш чухал нөлөөтэй учраас ерөөсөө амьд харилцаа гэдэг зүйлийг гэр бүлээсээ эхлээд бий болох хэрэгтэй. Дор хаяал аав ээж маань ингээл залгана тийм ээ. Бид нэр ингээл завгүй авч чадахгүй, завгүй анаагаа мессеж өчтдөг ч юм уу, эргээгээд холбогд залгая гэснээрээ мартчихдаг. Тэгэл за одоо завгүй агаадаа гэж нөгөө залгах нь багасдаг ч юм уу тий. Гэтэл бид нарын тэр ээж аваас ирж байгаа дуудлага маань нэг л өдөр ирэхэ болно тийм үү. Гэтэл бид нэр яаж игээ цаг зав гаргаад бүр зориудаар тий биеийн сайхан асуугаа ярьчдаг ч юм уу тий чин сэтгэлээсээ өдөрт нэг удаа оройдоо ингээд сайхан ээж өнөөдөр та юу байна гэж сэтгэлийн уудлуудаа сонсож өгдөг ч гэдэг юм уу. Иймэрхүү амьд харилцаа бол зайлшгүй манай одоо нийгэмд одоо өгүүлэгдээд байгаа нэг зүйл. Тэрний сөрөг үр дагавар нь өөрөө техник, технологи, улам янз бүрийн сэтгцийн өвчлөлүүд, хүүхдүүдийн одоо янз бүрийн анхаарал дутамгших юм хэд хөдөлгөөнтөч гэдэг юм уу. Аль эсвэл тий бүр ингээд одоо нийгмээс тийм тусгаарлагдсан юм зожигорсон сэтгэл готролч гэдэг юм бүр ингээд сэтгцийн өвчлөлүүд ингээд залуужаад байгаа байхгүй юу. Тэрний ерөөсөө гол аврах зүйл бол амьд харилцаа. Тийм. Зүг тийм. Зүг. За тэгээ сайхан ярьцгаая да хэдүүлээд өгөл байгаа тий. Харин тийм ээ сая гэдэг айгу гимшчлээ нөгөө сая шинжилгэрийг хэлсэн чинь нөгөө аав ээжд нь залгахаар завгүй гээл нөгөө тасалчдаг. Байна ээж яасан юм яралтай хэлэх юм байна уу гэл ингээл яаруу сандруу ингээл яриагууд. Гүү зүгээр залгасан. Зүгээр юм таслаа шүү гэж яриа гээл. Тэгэл нэг мэтэд орой болсон байдаг залхлагууд. За айгүй бол унтах гад орондоо орцсон бах маргааш бол маргааш өөрөө яарж ажил руугаа яваад бас л яг адилхан орой болсон ажил дээрээсээ гардаг гэдэг ч юм уу те. Тэгсээр байгаа сүүлд ээж маань ингээ над руу залгаа ярихтаа мэдгүй одоо чам руу чин залгахаар завгүй байна гэдэг болохоор залгаж болох үгүйгээ ч одоо сүлдээ мэдгүй юм бас завгүй ахтан залгачвал харт хөг гэж бодоод гэл ингээ ерөөсөө яриха болцсон. Сүүлд баг хизээ ярьснаа мэдхээ болцсон тийм л байгаа аахгүй тий. Тэгэхэд яг энтэй холбоотой бас сараагч суух гад нөгөө бид нар ч болохоор одоо ээж гэдэг хүнээсээ ерөөсөө ингээ тасралтгүй авдаг. Хүүхдүүд ч ерөөсөө тийм л байгаа байхгүй. Нөгөө албатай юм шиг нөгөө нөхцөлгүй хайрлж ийн гэл нөгөө намайг цор ганц нөхцөлгүй хайрлах хүн бол миний ээж аав учраас тэр зумаа ээж учраас те би ээжээсээ аавна. Тэгэхээр зэрэг би бол ээж рүү бүр ингээ хамгийн муугаар би бол ээж рүү өссөн үедээ залгаж болно. А ээж бол над руу намайг завтай үед л ярьж болно. Бараг тийм байгаад байгаа байхгүй те. А тийм үү тэр дунд ингээл яг нөгөө би ч өөрөө бас том болоод өөрийн гэсэн үзэл бодолтой, өөрийн гэсэн мууч бай, сайн ч бай, дадал зуршилтай хүн болоод идэг. Гэтэл тэнцээ ээж би чамааг өсгсөн, би чамааг бүтээсэн, би чиний ээж хүн гэж тэнцээ байгаад идэг. Ингээ нөгөө том болоод ингээ тусам нэг ойлголцдог асуудал ч их байна. Санал зөрүүлдэг. Санал зөрүүлдгөөрөө маш хүчтэй тулдаг асуудлууд ч бас дахиад олон байгаад байгаа байхгүй. А гэтэл нөгөө нэг миний хувьд бол нөгөө нэг ээж бол надад өгсөөр л байх хэвээр хүн гэдэг тийм юм байгаад байдаг. Тэгээ зөрүүлээд бид нар ээжигээ яг юу хүсдгийг, яг яавал ээж нарийнхаа одоо тэр нэг юм дутуу байгаад байгаа ч юм уу тий үр хөвгтөөсөө авмаар байгаа мэдэрмээр байгаа тэр зүйлийг нь яаж өгөх ёстой юм бол тэр нь бас яг юу юм бол гэдгийг бас сайн мэддгүүн болов уу гэж сүүлийн үед бодоод байгаа байхгүй. Таны хувьд хоёр том охинтой ээжийн хувьд яг ийм асуудал байна уу гэж заримдаа яг үнэхээр үзэлцдэг. А гэхдээ мэдээж ингээл айгүй хайрлалцсан шүү дээ бид нар ч юм бас тий. Та бол жишээ нь яг охтуудаасаа зүгээр юм тийм том одоо юу хүсдэг вэ гэвэл эрүүл байгаасаа гэж ээж нар бол тэгжэл хэлнэ. Гэтэ тэр бол биш. Зүгээр яг өдөр тутамдаа харилцааны хувьд хүүхдүүдээсээ ээж аав нар маань тэр тусмаа ээж нар маань юу хүлээдэг юм бол юу яавал их сайхан байдаг юм бол одоо би яг бас энэ талаар бодож байгаагүй юм байна. Яг тэгвэл нэг манай хоёр ч гадагшаагаар авцсан хүүхдүүд аваа гэрүүлээрээ тэгээд олон жил ингээд хол байгаа болохоор ягаад ч юм нэг ингээд санаж байгаа шүү дээ. Тэгээд сансан болохоор ингээд хоорондоо бид нар ярьж байгаа ярилцсан яриа маань дандаа нэг юм юу байдаг аахгүй нөгөө яг би энийгээ хүлээмжшөөрөл тийм үү тэгэл байхаа гэдэг юм айгүй илгэсэг ярианууд болдог байхгүй юу. За тэгээд нэг юм дээр жоохон юу ячих гээд идэгин
хүүхдүүдийн бид нар өмөрөх гээд тий тэр одоо ингээд нэг хажууд ингээд одоо ингээд аягүй сайхан болцсон байна шүү дээ. Нэг вицикол тэгэл ярина. Тэгэл нөгөө миний мөн хүүгээ чи ингээд явж хатна энийг ингэчгэлтэйгээд нэг зарим гэдэг ихтэн гүйгөө чи хоолоо чи өвдөн гэдэг нь хөчөөчтэй юм сүртэй ингээд нэг энэ юм дээр л нэг жаахан маргаа үсэх байхгүй юу. Тэрээс бусад юм дээр болохоор нэг тийм учиргүй маргаан байхгүй. Яг тэгвэл тэр чин өөртөө ингээд аваа явж байна. Тэгээ бас ингээд ээж аав хоёроо бас ингээд наана цаануу ингээд юм хумраас харж хандж штэ. Тэгж байгаа усууд чинь нэг хайхтар буруу юм надад зөрчилдөх юм бол байхгүй. Зөвхөн нэг ач зээнэрээ өмөрдөг тал дээр л нэг жаахан зөрөлдөн гарч гадаг юм. Тэгээ ээж та болчихлаа бити ингэж л да. Би ингээд мэдээд хэлж яхад чинь ингээд үгүй тэгтэл чи сүртэй юм хүүхд загнаад байх ингээд ийм юм дээр чам маргалдах гэдэг. Яг. Өөрчтэй явах. Тэгтээ тэр та нар чи мундаг л байгаа шүү дээ хүүхдүүдээ ингээл хичээл сургуульд зөөгөөл өсгөөл угааж арчаад бид нар болохоо угааж арчаад чадахгүй болцсон. Тий. Одоо ингээд та нар хүүхдүүдээ арчилж байгаа бид нар та нарыг арчилжсанаас маш өөр. Бид нар чинь одоо тэр памперс байгаагүй та нарын үед чинь. Тэгээ тийм юм ч байгаагүй тэгээд одоо та нар памперс элдийн тоос мас юу ч гэнэ ингээд маш өөрөөр өсгөж ингээд арчилж шүү дээ хүүхдүүдээ. Тэгэхээр яг тэрийг бид чадахгүй шүү дээ. Гэж би миний хувьд бол бас яхав нэг талаасаа нөгөө нэг яг өдрө болгоо одоо жишээ нь ээждээр ингээд нэг хотод тий нэг баг ингээд 3 уулзрын наан цаанд амьдарч байгаа хүмүүс нэнийхээ нөгөө нэг асуудлыг бол аягүй сайн ойроос мэдээд байгаа болохоор өчтөр тэр нь тэгнэгсэн тэрийгээ тэгснөө тийшээ очсноо энийг авсноо гэдгээс эхлээд байгаад байна. Тинчээ нөгөө нэг хол учраас яхав бас нөгөө нэг юм яг тэр ойрын жижиг асуудлуудаас бол жоохон хол байгаад байгаа шиг байна тий. Яг тэр нөгөө хүүхэд хүмүүжлийн арга барил дээр ээж дээрт ч гэсэндээ жишээ нь одоо яг тийм асуудал гардаг байхгүй. Одоо би бол хоёр хүүхдээ нэг юм арай нэг өөр бас нэг арга барил бодлоор үзлээр ингээ өсгөх гээд манай ээж болохоор ер нь хүүхэд ингэж өсдгийн тэгдгийн нэг бол юу гэдэг намайг өсгөхөд нөгөө анхаарч чадаагүй зүйлээ миний хоёр хүүхдээр илүү их анхаардаг байдаг ч юм уу те. Тиймэрхүү одоо зүйлсүүд их байна л да. Тэгэхээр тэр одоо жишээ нь хүүхдэд яаж нөлөөлдөг бол гээд сэтгэл зүйчээсээ асуумаар санагдаад байгаа байхгүй юу. Одоо ээж яг зөв. Ээж тэнцээ нэг юм яриад байдаг. Ээжийн үг айгүй чухал гэ хүүхэд ойлгоцсон байтал ээжийн үгнээс ч илүү чухал зүйл нь эмээгийн үг. Яагаад гэхээр ээж чинь ээж гэдэг. Бүр хамаг том дарга гэдэг шиг тэмцээ бас нөгөө нэг буруу үе ачаад байдаг байхгүй юу. Тэгэл ээжээ би ингээд хүүхдэд яг зөв юм хэлж байгаа. Та ингээд миний хэлсэн үгийг хүчгүүдүүлээд тэг ингээд яачих юм а тэгэхээр энэ үг чинь таны үгийг сонсчоор бүр ингээд явчих юм а гэд. Тэр за яах вэ яах вэ гэд ингэждэг. Тэр бас бидний буруу тий. Тий гэдэг шүү. Яг эмээ өвөөгийн хайр гэдэг бол яг нөгөө ач зээдээ илүү нөгөө өөртөө итгэлийг өгдөг ийм хамгаалагдсан ийм бат бөх одоо найдвартай арт тал гэдэг шиг ийм өөрийнхөө байх өөртөө итгэлтэй байх ийм мэдрэмжийг төрүүлдэг ийм гүн бат чин үнэн хайр байдаг тий. Тэгээд үнэхээр нөгөө аав ээжийн хүмүүжлэлтэй зүрх үе байна. Санал нэгдэх үе байна. Мэдээж энэ нь хүүхдийн хүмүүжил харилцан адилгүй нөлөөлнө л дөө. Хүүхдийн хүмүүжлээсээ шалтгаалаад энийг яах нь за одоо нэг сүртэй тусгаж хүлээж авахгүйгээр магадгүй нөгөө хүүхдийн хүмүүжил сөрөг нөлөө үзүүлэхгүй байж болно. Зүгээр нэг дийлэх гэснээр эмээ энэ ээж ингээд дэшүү гэж зүгээр нэг юм арга барил одоо өөрийнхөө хүслийг хэрэгжүүлэх арга барил байдлаар иж болно. Бүр эсрэгээр нөгөө хүүхдийн хүмүүжлээсээ шалтгаалаад бүр ингээд нөгөө барьцаалдаг ч юм уу те тэрийг нөгөө одоо юу гэх юм бэ имэд хилэн тэгнэ гэдэг ингээд одоо ийм эргцүүлэх юу байдлаар нөгөө яаж тийм буруугаар ашиглах байдлаар ашиглаад ирвэл энэ хүүхдийн сэтгэл зүйд өөрөө сөрөг нөлөө үзүүлнэ. Тийм тэгэхээр ганц нэг ийм тохиолдлууд бол байна. Энэ бол хэвийн зүйл. Байнгын ингээд амжирсан эмээ өвөр ингээд ээж аавынх нь арга барилыг нүдэн дээр нь буруутгаал нүдэн дээр нь өмөөрөөл нэг ийм одоо шаардлага биш ингээд зөрчилдөөд ирэх тусмаа хүүхдийг жоох эвдээд эхлэн гэсэн үг. Тэр нь өөрөө даймжраад давтамжтай болоод ирвэл харин яг нэг ганц нэг тохиолдлууд бол хүүхэд нөгөө өөртөө ихтэй болох тий. Эмээ намайг ямар ч юм хийсэн дэмжин эмээгийн хайрвал юм хүчтэй гэсэн яг нь өөрийнхөө хүсээд байгаа зүйлийг ээж аваас айжчихгүйгээр илэрхийлж сурж байгаа ч гэдэг юм уу тий. Тэр давтамжаас шалтгаалаад янз бүрийн байдлаар нөлөөлнө. Тэгээ зөв зүйл дээр нь бол
буруу зүйл дээр нь ч юм уу те дуурахгүй байх өнөөдөр те хүүхдийн төлөөч гэсэн нэг удаадаа дугаа байч гэдэг юм уу эмээ өвөөнөр маань ч гэсэн яг хүүхдийг нөгөө байнга ингэсээр байгаад нөгөө буруу тал руу нэвтрүүлчихгүй тул өөрийнхөө тэр нөгөө хайрыг бас нөгөө цензуртэй хэмжээтэйгээр эцэгийнхээ үгийг авахаа болчих төвшөнд аваачихгүй байхад л анхаарах хэрэгтэй л дээ. Тийм ер нь бол эмээ өвөгийн хайр тэр хүүхдийн өөртөө итгэх итгэл сэтгэл хөдлөлийн доктортой байдал шийдвэр гаргалтанд гэх мэтчлэн маш чухал эерэг нөлөө үзүүлдэг. Тийм. Тэгэхээр хэтрүүлж л болохгүй тунгийн харлаа. Харин тийм ээ. Ямар нөхцөл яаж шарахгүй тэгэл ээж аавд нь дийлддэг л дээ. За гэл ингээл өөрсдөө мэдж байгаа юм байл үү гэдэг. Үзэгчдээ бид энэ хэсэгт та бүхэндээ дугаарын ивент тгчээр ажиллаж байгаа Unitel Group-ийн Unitel Steam Hub хөтөлбөрийн тухай танилцуулах гэж байна. За Unitel Group нь 20 аймагт Unitel Steam Hub төвөө байгуулсан байна. За энэ яадаг төв бэ гэхээр 6-аас 14 насны хүүхдүүд робот угсрах, дрон угсрах, дрон нисгэх, за код бичих, кодчлалын мэдлэг олгох, цахилгааны холболт хийх гэх мэтчлэн ийм инженерчлэлийн мэдлэгийг олгодог ийм төв гэсэн үг юм. За хамгийн товчхондоо бол шилдэг инженеруудыг бэлтгэх төв гэж ойлгож байна. Тэгэхээр нийтдээ 20 аймгийн төв дээр байгуулагдаад байгаа. За ерөнхий зорилго нь бол орон нутгийн хүүхдүүдийн энэ төрлийн мэдлэгийг сайжруулахад чиглэсэн хөтөлбөр учраас хотод бол салбар байхгүй. Тэгэхээр одоогоор давхарцсан тоогоор нийт 712 хүүхэд хамрагдаад байгаа юм байна. За тэгээд хамрагдсан хүүхдүүдээсээ кодчлалын тэмцээн бас зохион байгуулдаг юм байна. Тэгэхээр хэрвээ та бүхэн орон нутагт байгаа аав ээжүүд маань манай Soul Lab-ыг сонсож байгаа бол хүүхдээ инженерчлэлийн мэдлэгтэй болгохыг хүсвэл Unitel Steam Hub хуудасаар орж дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Түрүү нөгөө сэтгэл зүйн асуудлын тухай ярьж байхад одоо насан дээр янз бүрийн синдром гээл шилжиж гин гээл хямарж гин гээл ингээл одоо сараагчлахаар өөрийгөө жирэмсний болон төрсний дараах сэтгэл готрол гэж бол би мэдэхгүй байсан. Надад тийм зүйл тохиолдоогүй бидний үед гэд тийм манай ээж бас жишээнд гэдэг байхгүй. Одоо би бол тэгж хямарснаа мдээгүй. Магадгүй энэ тухай мэдээлэл хомс байсан учраас би хямарж байгаагаа ч мдээгүй байх гэд жишээ нь одоо сайхан тэгж ярьсан л да. Тэгэхээр яг одоо энэ нэг юм сэтгэл зүйн тодорхой асуудлууд шүү дээ. Одоо бидний өнөөдөр хүн болгонд баг ээж болж байгаа хүн болгонд тохиолддог зүйл юм шиг, тохиолдох ёстой юм шиг те ийм жирэмсний хямрал, төрсний дараах сэтгэл готрол, дааврын өөрчлөлт гэдээ бидний энийг ингээд хангалттай сайн мэддэг болчлоо л да. Энэ үнэхээр нөгөө хүний мэдлэгтэй, мэдээлэлтэй холбоотой байдаг хямрал юм уу? Үнэхээр одоо тэр нийгмийн ялгаа шилжилтийн үед байсан байгаагүй одоо байдаг болцсон гэдэг ийм зүйл юм уу? Энэ дээр тайлбарлал. За яг тэр нийгмээс шалтгаалаад байсан байгаагүй дээр бас сайн хэлж мэдэхгүй байна. Ерөнхийдөө бол магадгүй те нөгөө одоогийн орчин нөхцөлийг ботход зааж байгаа нөгөө юуг эхлээд нөгөө төрөлхийн онцлог талаас нь тайлбарлаж байна. Төрөлхийн онцлогоос шалтгаалаад зарим хүмүүс сэтгэлийн төрсний дараах хямралууд үүсэж байна. Илүү нөгөө дотогшоо буюу те флегматик ч юм уу, мелодик ч юм уу эмзэг дотогшоо төрлийн хүмүүс ялангуяа сэтгэл готрол өртөх төрсний дараах хямралыг илүү их мэдэрдэг гэдэг нь энэ бидний хийгдэг бичил судалгаагаар бол батлагдчихжээ. За тэгээ хоёр дахь нэг нөхцөл нь юу байх вэ гэхээр гэр бүлийнхний халамж, анхаарал, дэмжлэг тусалцаа. Тэр хүн өөрөө сэтгэл зүйн доктортой тайван байх орчин нөхцөл бүрдээд ирэхэд хүн болгон энэ төрсний дараах хямралыг заавал мэдэрдэг гэсэн зүйл биш. Хоёрдугаарт яах нь гэр бүлийн дэмжлэг тусалцаа. За нийгмийн орчин гэдгээс шалтгаалвал энэ нь өөрөө нөгөө хит их мэдээлэл өөрөө хүн өөртөө онш тавихад хүргээд идэг гэсэн үг гэж. Тий. Тэгвэл нөгөө дээр үед ч юм уу те социализм үед нөгөө төрсөн тэр нийгмийн хариуцлага хөдөлмөрийн төлөө яах ёстой юун тэр сэтгэл би өөрөө ямбалж хөвтөх тийм ирэх байхгүй те тэр нөгөө ухамсартан суудсан учраас тэр хүн өөрөө би ингэх ёстой гэсэн итгэл үнэмшил байгаа учраас ерөөсөө тийм нэлцгаа биш тэр нийгмийн хандлага хөдөлмөрлөл амьдрал нь ингээ хэвийн гормоор явж идэх ч юм уу иймэрхүү хүчин зүйлүүдээс шалтгаалсан тэрнээс биш даавар гормоны нөлөөгөөр эмэгтэй хүний сэтгэл зүй бие махбодод өөрчлөлт орох нь бол ойлгомжтой тэрийг яаж даван туулах вэ гэдэг нь саяны ярьсан гурван зүйлээс шалтгаалсан л та тийм одоо харин яг дийлэнхтэй яг тийм олон нийтийн сүлжээн дээр байгаа нээлттэй сэтгэлүүд дээр ч гэсэндээ айгүйх дурдсан байдаг нөгөө бидний үедээ ийм хямрал гэж байгаагүй бид нартай юу ч лаагүй юм шиг ажил төрлөө хийгээл хэвээр явдаг байсан. Одооны энэ хүүхнүүд нэг л хямарсан гутарсан хүмүүс гэл айгүй бид одоо ингээд
буруутгах тийм мөнгө аясчлээ шүүмжлэлтэй хандах тийм зүйлс байдаг. Гэтэл яг нөгөө одоо эргээд бодглохлээр бид нар өстой юу ч болоогүй юм шиг ажил төрлөө хийгээ явдаг байсан гэдэг нь өөрөө таныг ямарч боломж гаргаж өгөөгүй юм биш үү гэж бас нөгөө талын гаргалгаан тийм байгаад байгаа байхгүй юу гэж. Одоо яг тэгээд нөгөө хөдөө малчин эмэгтэйчүүд байна шүү дээ. Тэгээ одоо яг одоо цагт ч гэсэн яг ингээл төрхтөө нэг сумын төвчм аймгийн төвөөр төрчөөл за ялангуяа уран дулааны цагт буцаал хөдөөнөө гараад мал залаа маллал тэгэл хүүхд чухтаа өсгөөд бас л тэр нөгөө нэг хямрал гэж юм мэдхгүй л байгаа хта бодвол тэгэхээр ерөөсөө яг нөгөө нэг завгүй байлгах гэдэг юм уу. За тэгтээ заяа завгүй байлган ингээл төрчөөл учиргүй ингээл юм ийгээд байхгүй. Тэгэхээр ерөөсөө л хүн сэтгэлээл юм багтаатай бодвол тий. Сэтгэл зүгээрээ л тий. Одоо манай подкаст дээр баг дугаар болгон дээр яригддаг зүйл нь хүндлэл итгэлцэл гэдэг зүйл ээж охинч ярьсан, аав хүү ярьсан ч хайртай хоёр хүн, эрэгтэй эмэгтэй хоёр хүнийг нэгэ ярьсан ч энэ сэдв дандаа ингээд хөндөгдөөд идэг. Тэгэхээр одоо миний нэг анзаараад байгаа зүйл нь түрүүн подкаст эхлэхийн өмнө ч гэсэндээ ярьж исэн. Залуу эмэгтэйчүүд бид нөгөө яг энэ нөгөө өөрсдийгөө ингээд бодоод онцлоод хитрхи их заримдаа бас жоохон дэгсвэлэх гэдэг нэгэд сая тэгж штэ тий. Би хямраад байна, би гутраад байна гэл ингээл энэ бол угаасаа л яг хямрал гутрал гэдэгтэй яг адилхан энэ намайг хүндлэхгүй байна. Би энээс ч илүү хүчтэй. Би өстой энэгүй бол цаашаа явж чадна гэдэг нэг одоо даваад гарч болох тийм гэр бүлийн асуудлыг хүртэл ингээд давж чадхааргүй өстой ингээд боли ингээд зогсооё гэдэг ч юм уу тийм янз бүрийн одоо байдлаар Осын харилцаа энэ төр дээр хандж байгаа тийм хандлага бас төлбөргүйч байдаг юм уу? Төвчээргүйч байдаг юм уу? Бага хандлага бас заримдаа надад анзаарагдаад байдаг хөхгүй. Тэгэхээр танаас асуух гээд байгаа зүйл нь ер нь гэр бүлийн хүндлэл, итгэлцэл гэдэг зүйл таны бодлоор юу юм бэ гэдгийг л асуумаар байгаа. Энийг ер нь бас залуучууд бид нэр аюу сайн уул суурьтай бодож ер нь харилцаа гэдэг зүйл чинь нэг юм байдаг шүү. Унсан зүйл бол босч болдог шүү те. Буцааж сэрэгдэг. Амьдрал гэдэг чинь нэг юм байдаг, тийм байдаг. Юм болгоныг ингээл болохгүй байна, бүтэхгүй байна. Хэвээ намайг хүндэлсэнгүй, намайг ойлгосонгүй, хэвээ сали боли гэдэг чинь бас жоохон буруу байгаад байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй яг. Үнэхээр болохгүй байгаа амьдрал зөндөл байна л да. Гэтэ яг одоо таны хувьд жишээ нь залуу байгаад энэ амьдралыг туулаад ингээд хамт байгаа хүний хувьд Ханаа хүн аливаа юм эхлээсээ л болох л байх л та. Сонголтосоо л болох байх. Миний бодлоор бол тэгж бодож байна. Тэ нөгөө нэг залуу байхад ч одоо ингээл олон л санал ирдэг шүү дээ. Одоо саналч гэх юм одоо зүгээр тэгж сонголт байна. Тэ сонголт байна. Тэ сонголт байна шүү дээ. Мэдээ залуу сайхан цэцэг цэвэрх шиг байх олон сонголт байна. Тэг хүн ер нь ажиглагддаг байхгүй юу? Сайн хүн муу хүн гэж нэг юм онол байгаад байна шүү дээ. Аль нь сайн хүн, аль нь муу юм. Энэ хүн заавал муу юм юм уу? Тэгэхээр хүн нөгөө нэг өөрт нэг юм мэдрэмж байдаг байхгүй юу? Өөртөө хайртай хүнтэй л хүн суух хэрэгтэй гэж бидний өвөг дээд хэлж ирсэн юм. Тэгээ ер нь их сайн хүн ч юм уу, өөрт их сайн байгаа хүн заяо. Тэр бие хаа царай цус ажил төрөл хамаагүй. Зөв өөрт нь хитрхээ сайн, маш сайн л хүн байвал өөрт нь сайн байвал тэр хүнийг сонгох хэрэгтэй. Тэрнээс энэ өөрт нэг сайн биш царай цустай нэг сайхан өндөр сайхан майхан царайлаг мараалаг байна гэд тэр бол хамаагүй. Тэр нөөг багш царайны сайхнаар зайсэлэхгүй гэд. Тэр сонголтоос бүх юм шалтгаална. Ер нь би эмэгтэй талаас нь ярина л да. Эмэгтэй хүн өөрийгөө хайрладаг, өөртөө хайртай үнтэйгээ суу. Тэрнээс бусдаар тэр нөгөө нэг өөрөө сайн болчоод тэрнийхээ анаас гүүгээл ингээл яаж яаж байгаа л ингээл өөрийн болгоол ингээл нийлдэг. Тэгтэл нөгөө хүн чинь нэг юм сэтгэл дүүрэн биш, өөрт нь тийм ингээл юу яахгүй шүү дээ. Ингээл сайн хандахгүй шүү дээ. Анхнаасаа нэг тийм сайн биш. Тэр бол ерөөсөө тэгэл насаараа зов шүү дээ. Ерөөсөө сайн хүнээ л өөртөө сайн хүнээ л олцсох хэрэгтэй л гэж эмэгтэй хүний зүгээс би хэлгээд. Эрэгтэй хүмүүсийн хувьд бол нэг бас үг байгаа дагаамаа. Үг энэ дээрийн өгчүүдээс гарсан өгнөч их үнэн байдаг шүү дээ. Нэг харахаас хань гэж байдаг та гэл нэг эмэгтэй яг тийх гэсэн шүү дээ тий. Энэ ерөөсөө яг хань энэ миний л хань. Энэ миний л хань болох хэвээр хүн байна. Гэдгээл олж хараад тэгэл олж хараад хайрлах нь тэгэл би энийг олсон хүн чинь ингээд би энийг маш гоё хайрладаг л байхгүй юу.
Яг их хайртай хүмүүс чинь нэг гоё юм өгчихсэн, нэг гоё юм олсон тал энийг өгчихсэн тэрэндээ гэл. Ингээл нэг юм бүгд сэтгэлээ зориулаад идэг штеп. Тиймгүй хүнийг олдсон гэд нийлчихээрээ тэгэл энэ амьдрал бүтэхгүй болчдөг. Тэгээ би энийг хайрлахгүй байна гэдэг чинь итгэл байхгүй штеп. Тэгээ их хайртай усуд биендээ итгэдэг байхгүй юу? Их хайртай усуд биендээ итгэдэг. Итгэхгүй амьдрал бол ерөөсөө амьдрал болохгүй штеп. Тэгэл одоо өөрөө нэг буруу зүрөө явчаал энэ натгай адилхан тэгжлээ аваад гэж би энд итгэхгүй. Эсвэл энэ намайг тэгж байгаа ах таа гэж ингээд итгэхгүй байгаад тахаар чинь ерөөсөө л тэгэл тэр нэг юм сүрлрүүл явах ба. За ямар нэгэн гэдэг чтэй алдаа гаргадаг хүн гэж байхгүй гэл тэгдэг те. Тэг яа харахгүй нэг одоо ямар нэг 2 дахь 3 дахь хүчин зүйлээс болоод ч юм уу нэг бяцхан алдаа гаргачлаа гэж бодоход тэрэн дээр эмэгтэй хүний нэг ухаан байдаг байхгүй юу? Бас л нэг юм эртний хөгчүүдийн үгийг л биелэх гэдэг юм л та. Эрэгтэй хүн бол толгой, эмэгтэй хүн бол хүзүү. Толгойг юу ч чиглүүлдэг, хүзүү чиглүүлдэг гэж. Тэгэхээр эмэгтэй хүний ухаан гэдэг нэг юм торхон ухаан, нарийн мэр ухаан, эмэгтэй хүний ухаан гэж ярьдаг шүү дээ. Тэр ухаанаар эрэгтэй хүн хөглөгдөж явдаг. Тэгээд л ерөөсөө эмэгтэй хүний л нэг торхон ухаан одоо яахын зал гэдэг бол ухааны нэг тал гэлдэгдэг шүү дээ. Тэгэл нэг юм муугаар ярих юм бол одоо ингэдэг юм залиар л ингээл аргаалжл ингэж ивжил авч явна да эрэгтэй хүнийг. Тэгэл тэр алдаа гаргасан алдаагийн тэгэл уучлаад амьдралаа бүрэн бүтнээ авч үлдэх л амьдралаа л авч үлдэх чухал. Одоо 1 2 хүүхэдтэй болоод нэг эрэгтэй алдаа гаргачлаа шүү дээ. Юмыг яаж мэдэх үү? Тэгтэл нэг өөр хүүхэдтэй бодсон өөрийгөө бодох биш. Өөр хүүхэдтэй бодоод амьдралаа бодоод тэр амьдралаа авч үлдэхийн тулд ерөөсөө тэгээд уучлал. Тэгээд нэг амар хитрхи амар давсан юм юу биш бол одоо хууралт биш бол тэгэл амьдралаа авч үлдэхийн тулд одоо уучлал гаргах хэрэгтэй. Тэгээд эмэгтэйний нөгөө төсвөр төвчээр гэдэг тэрэн дээр харагдаж шүү дээ бас. Гэж л би бодож байна. Тэгээд одоо энэ залуучууд бас мундаг надаас өшөө илүү зундаа мундаг залуучууд байна шүү дээ тийм. Гэж л би бодож байна. Тэг. Одоо тэр эмэгтэй хүний суу зайл ухаан гэлтэгдэж шүү дээ. Тэгэд яг тэр нь яг юу юм бол гэдгийг ааж штэ ядгаад тэр чинь одоо хүний нэг бас нэг суур хүмүүжлээс бас байна л да. Эцэг их хүүхдээ яаж хүмүүжүүлсэн нөгөө хөгшчүүд удам угсааг нь хард суугаараа ээж аав нь ямар юм бэ? Суур хүмүүжил нь ямар юм бэ л гэдэг шүү дээ. Тэгээ тэрийг бас нөгөө нэг суур хүмүүжлэлтэй холбоотой хаа эцгийн нэг удам угсааны тэгээд бас нөгөө нэг юуны төлөө сургууль сурч байгаа байлээ тий. Тэгээд эндээс нэг найзаас жишээ аавна, энд нэг багшаасаа нэг юу аавна, хичээл заалах нь, тэгээд ном сонин хэвлэл уншина, тэндээс мэдээлэл аавна. Тэгээд яг нөгөө зайхан өнчиг өрөөсөн байлаа гэхэл хинч хүмүүжүүлээгүй байлаа гэхэл нөгөө нийгмээсээ хүмүүжлэг болж шээ. Тэгээд амьдрал хүнийг хүмүүжүүлдэг те ер нь тэгээд. Өөртөө хайртай хүнтэй намайг яаж хайрлж ийнэ тэр хүнийг сонголт ерөөсөө сонголт тийм чухал байна тийм. Итгэл байхгүй бол тэгэл ер нь хамтын амьдрал бүрхэг. Би үүндээ итгэхгүй яаж хоорондоо амьдрах вэ тий. Итгэхгүй бас гэтээ одоо байгаа дайштай хүмүүс гэхгүй тий. Тий. Одоо энэ тал дээр одоо юу гэдэг яг өөртөө хайртай хүнийг сонгоно гэдэг нь ч юм уу нөгөө талаасаа эрэгтэйдээ бас яг адилхан л ах та тий. Эрэгтэй ч гэсэндээ одоо өөртөө хайртай л хүнээ л. Өөртөө хайртай л үгүй. Сайн хүний ханиг л эмэгтэй хүнийг л олж байгаа юм шүү дээ. Ер нь тэгээд ер нь аль ч юм дээр эмэгтэйчүүд л ер нь кино зохиол юм харж байхад хайр дурлал дээр эмэгтэй хүн их завдаг тий. Тэгдэг. Тий. Тийм болохоор ерөөсөө шудраг бус. Тэгэхээр ерөөсөө нөгөө хүний олоогүй л байна гэсэн үг байхгүй юу? Зовж яана гэдэг чинь. Үннаад байна ааж гэж. Нөгөө манай нэг мондөг сэтгэлж амсалбангаа хэлсэн гэдэг чинь. Ер нь эмэгтэй хүн зовж амьдрч болохгүй. Хэрвээ хин нэгэнтэй суучаал зовоод ах юм бол ер нь тэгж амьдрах ямар шаардлагатай юм. Тэрний оронд ганцаараа зовхгүй сайхан явахгүй юу гэл тийм үг гэдэг чинь. Тэгээд ер нь эрэгтэй хүмүүс ер нь хүнийг зовоож явах ямар шаардлагатай юм тий. Тийш тий. Адилхан их хүнээс гаргасан тий. Тэгтэл энэ ерөөсөө тэгээд суур хүмүүжлэл тий. Одоо манай
тань л бас ярьжсэн байхгүй би айгүйх ингээл тэр маань ингэж яриад энэ маань ингэж яриад айгүйх тэгнэ. Манай тань л ярьсан байхгүй ингээд эрэгтэй хүн ингээл магтаалах хэрэгтэй гэд магтаалах хэрэгтэй мөлий ингээл одоо магтаал юусэн ингээл чим нь гоё шүү, чим нь мундаг шүү. Чи өстө яаж энийг ингэж хийвэ? Өстө чи байхгүй байсан бол одоо бүр би яана гэл те. Орой ингээл гэртээ орж ирэхэд нь гэр орноо ингээл нэг жоох ингээл халтхан шиг цэвэрлээл те. Тэнгуутаа ингээл ороод ирэхэд нь ашгүй дээ ханаа чи ирвүү? Өстө чамаага чи л ирч нэг юм Аста хоёр хүүхдүүдээ харж чийл нэг юм надад ханиуллаа. Аста би бүр яг муужраа унах жилээ ашгүй дээ гэл ингээл юусоо бүр ингээл тэгээл байх юм бол аста ингээл нөхөр чинь улам ингээл аста баярлал, улам хичээгээл, улам ингээл аста хүчтэй болоод улам ингээл тэр юмаа ингээл мэдрүүлэх гээл улам ингэдэг байхгүй юу гэл нэг тийм зөвлөгөө болвол би бас сонсч ирсэн байхгүй юу? Та энэтэй санал нийлэх үү? Битгэхгүй. Тэр яг тэр хүний л арга барил ах л та. Тэр нөхөр нөхөрхийн нэг тийм гомдомхоо ч юм уу эсвэл тэгээ тэр хүний л арга барил ах та тий. Тэгээ нөхрөө урамшуулна гэдэг чинь бас гоё л да муухай юм бол биш. Тийм тэгээд янз бүр хүний нөгөө ааш харан шин чинь янз бүр шүү дээ. Цам байдал чинь. Тэгээд тэр эмэгтэй яхаа тэгэж нөхрөөгөө магтаж урамшуулж иж тэр нөхөр нь тийм гоё хүчтэй байдаг гэдгийг л олгол хартсан байна. Тэгэл тэр утгаараа хүн болгоно л янз бүрээр л үзэж байгаа шүү дээ тийм амьдралтаас. Байгалийн инстинкт дээр нөгөө эрэгтэй хүн чинь өөрөө одоо нөгөө овгоо гэр бүлээ удмаа авч явдаг гэсэн ийм инстинкт байдаг учраас ямар нэгэн жижигхэн юм дээр хүртэл одоо жишээ нь бид нэр ингээл нэг юм лаацтай юм онгойлгохтой тий өөрөө онгойлгохоос илүүтэйгээр араа одоо анаа онгойлгодог ёо чи байхгүй бол энийг ч идэж чадахгүй нэ ч гэдэг юм уу тий нэг ийм жижигхэн юмас нөгөө эрэгтэй хүн чинь би илүү хүчтэй би одоо ингээд байхгүй бол эднэр минь яандаа ч гэдэг юм уу ийм нэг жижигхэн юм сэтгэл зүйн хэрэгцээ байдгийг угаасаа тэгэхээр эрэгтэй хүнийг тэр магтаал яана гэдэг чинь эмэгтэй хүн тэр хэрэгцээг нь хангаал яна гэхээр эрэгтэй хүн илүү нөгөө сэтгэл зүйн хэрэгцээ нь хангагдаад нөгөө эмэгтэйгээсээ авах ёстой мэдрэмж тэр бүх зүйлийг мэдрээд ирэхээр илүү нөгөө гэр бүлийн харилцаа маань бат бөх байна тий учиргүй бид нар ингээд ширээ сандал ингээд хөдөлсөн гэр маань ингээд янз бүрийн эвдэрч хэмхэрсэн байл дахиад өглөөд ахаасаа илүүтэй тий нөгөө багжийг аваад өчтөг ч юм уу тэгэнгүүт ширээнийхаа юм уу ингээд чангалсан байхад хөөхстө манай засварчин мужаа хэрэггүй юм байна штэ яасан гоё болцсон юм байж гэдэг юм ингээл жижигхэн юмд нь урам өгөөд ах чи хүн илүү ингээд сайжрах хүч болоод маргааш нь те за гэрт янзлмаар юм юу байна ч гэдэг юм ингээл урамшаал илүү ингээл хүн яг юм сэтгэлийн амттай учраас гэр бүлийн харилцаан дээр ийм эмэгтэй хүний ийм тактик айгу зүв байдаг эрэгтэй хүний байгалийн тийм хэрэгцээг нь сэтгэл зүйн хэрэгцээг нь магтаалаар хангаж өгч байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгээд бас нөгөө гэр бүл судлаач амжилтгаа хэлсэн байдгийн яг саяны нөгөө итгэл одоо ойлголцол хүндлэл гэдэг дээр харилцаа ярилцах нь маш чухал гэж үзэж байгаа. Гэр бүлдээ нөхрөө одоо ингээд орой уулзахтаа ч юм уу те цагаагаар тухайч болсон ярилцаа, ажлынхын тухай ярилцаа, хоорондоо ингээд ярилцаал байх тусам улам сайн ойлголцдог гинэ. Ойлголцоод ирэхээр хүмүүс бие биедээ илүү гоё итгэж эхэлдэг. Ингээ харилцаанаас эхлээд ойлголцол бий боллоо. Ойлголцоод ирэхээр бие биедээ итгэж эхэлдэг. Итгээд эхлэхээр бие биегээ хүндэлж эхэлдэг. Яг ийм цикл явагддаг гэж үздэг. Хүндэлсэн учраас тэр тий яаж яаж ажил нь яав гэд харилцаж гэн харилцаа бий байгаа учраас улам гоё ойлголцож итгэл ингээд хайр үүсдэг гэж үздэг хамгийн сүүлд. Тэгээ яг ингээд ярилцахаас эхлээл энэ циклээрээ ингээд хайрын ийм одоо асуудлууд яригддаг гэж үздэг юм байна л да. Тэгэл нөгөө хийсэн зүйлийг магтаж ярих ч юм уу саяных шиг тий одоо энийг ингээч гэл жижигхэн юм дээр хүртэл бид нар харилцаа өөрөө мэддэг ч гэсэн сонсох нь шүү, тэ. Одоо чи яагаад уурлаад байгаа, яагаад ингэж байгаа гэдэг чинь нэг эмпати сонсох гэж бас юм гэр бүлийн харилцаан дээр юм техник байдаг. Йоо миний толгой өвдөд байна гэхэд миний ч гэсэн толгой өвдөд байна. Хоёулаа одоо яач вэ ч гэхийн орон тэ. Чи одоо ажил дээр их ачаалтаа байгаад ядарчгүй да. Өө чи ийм байсан учраас ингэчүү дээ гэ нөгөө хүнийхээ бодлыг баттгаж хилээд эмпати сонсноороо маш их ойлгогдоод байгаа мэдрэмжийг авна. Хүүхд дээр ч гэсэн гэр бүл дээрээ ч гэсэн тий бид нар ээж аавтайгаа уцаар ярихтаа хүртэл өө ээж минь та тэгээд байгаа учраас жоох ядраад байгаа мó та гэхэд л бид нар хүүхд минь намайг ойлгож байна, хайрлж байна гэсэн бүх хэрэгцээ нь хангагдаад ирдэг. Тийм бодлын дагууч эмпати сонсож ярилцах нь өөрөө ерөөсөө харилцааны бүх салбар дээр гэр бүл, ажил дээр ч тэр тий хосуудын хувьд ч гэсэн маш үр дүнтэй юм арга техникүүд байгаад байдаг. Дугаарын ивент тэтгэгч Unitel Group-ийн Unitel Steam Hub хөтөлбөр.
Electro Kids боломжийг хүн бүрт. Unitel Steam Hub. Айгуу гэсэн юм сонсоод ойлгоод амьдрал дээр гарахаар заримс маш тэгэл нөгөө би ингээгээрээ байж чадахгүй болчих шүү дээ. Би ингээ ерөөсөн жоохон завсархаар ёо хур дээрээсээ гэл яг нөгөө нэг бүр нэг хүн шиг болчихдог гэдэг тийм. Тэгэл ингэдэг шүү дээ бас ингээд гоё юм үзээд ч юм уу гоё үйл явдал ингээд харснаа энийг хамт үзсэн байсан бол ингээд гоё ярих үйсэн даа ч юм уу те нэг бол ингээд айгүй гоё юм энийг ч хамтдаа үзсэн бол энэ гоё хоолыг хамт идсэн бол ч юм уу те нэг бол өстө энд ийм гоё юм болсноо орой очиод ийм хөвгчлөлтэй юм тохиолдсноо орой очиод ярина ч юм уу те ингээд нэг юм тэр хүн хэрвээ дэргэд байсан бол тэр хүн хэрвээ энийг хамт мэдэрсэн бол гэдэг ч юм уу тэр мэдрэмжээ хүртэл ингээ нэг хуваалцах гад ингээд бас дотроо ингээ хадгалаад идэг юм шиг санагдав. Заавал нэгнгүүгээрээ байж чадахгүй болчихлоо. Нэг юм судалгаа авсан байсан. Хов ярьдаг хосуудын харилцааны хайрын түвшин илүү өндөр түвшинд гарсан. Бичил түвшинд ойлголт. Зөвхөн эмэгтэйчүүд ингээл хов жив ярих нь өөрөө стресс тайлдаг гэж үздэг байхгүй тий. Стресс тайлж байгаа боловч гэр бүлийн харилцаанд энэ маань хүртэл эерэг нөлөөтэй гэд үзсэн байгаа. Тэр ажил дээр болж байгаа юм удаа ярих ч юм уу энэ нь өөрөө нэгсэндээ хоорондоо хов бодсож байгаа мэт боловч тэр мэдрэмж ээж гадагшлуулж जैन хоорондын маань харилцаанд ойлголцолд ингээд маш үр нөлөөтэй байдаг. Гэр бүлийн харилцааг улам батбөх болгодог гэсэн судалгаа гарсан байлээ. Тэгэхээр хоорондоо бид нар чинь нэг нь байхгүй болохоор хинч ямар ч баггүйгээр нууж хаах зүйлгүйгээр энэ хүндэл нөгөө яриад те маргааш нь дахиад болсон юм ярихад өмнөх бүх процессуудыг мэдчихэж байгаа. Чамаа үзэл юм шиг байна те. Оо тэгсэн үү одоо гэж энэ яриад тэгээд байгаагүй мүү гэж. Яаж ч л одоо энэ дээр нөгөө эрэгтэй хүмүүс жоохон мэдрэмжгүй хандаад байдаг тал байна. Одоо ингээл яриаг нь те ёо ингээл уйтгартай байсан ч сонирхолгүй байсан ч зүгээр л сонсоод өгч. Одоо нэг жижигхэн кейс ярихад ингээл уурлаад тэгэл ингээл ярьж хат яа чи уурлаад байгаа юм. Гэхдээ зүгээр сонсчих би зүгээр л мэдрэмжээ гадагшлуулж чинь гэдэг юм иймэрхүү юм сонирхолтой бас үйлчлэгчийн кейс байдаг. Тэгэхээр ерөөсөө л нөхөр маань ингээд сайн сонсогч болж өгөх эсэргээрээ нөхөртөө бас бид нар яг хэцүү байгаа ч юм ярьж байгаа хүсэж байгаа тэр кино бид нар тэр үзсэн юм те спортын сонирхолгүй байсан ч бид нар маш сайхан сонсож өгдөг байх хэрэгтэй те. Тэр чил өөрөө маш гоё юм ойлголцлын гүр болж өгнө шүү дээ. Би болохоор ингэж боддог байхгүй. Сарайгч ингээд хүний сонирхлыг айгүйх тийм хүндэлдэг гэж би надад одоо битээр ингээд айгүй юм удаан ингээл хугацааг хамт өнгөрөөгөөгүй ч гэсэн яг юм тодорхой тэр нэг ярианууд ингээд надад айгүй тод үлдсэн байдаг. За сарайгч бол ингээд нөхрийнхөө хүсэл сонирхлыг айгүй дэмждэг, тэрийг ойлгодог, тэрэндээ цаг гаргах тэр боломжийг ингээд өгдөг. Тийм эмэгтэй юм байна гэдэг тийм бодол надад ингээд одоо хүртэл ингээд үлдсэн. Гэтэл ингээд тэр нэг зурвасгаан ярианаас үүдэж байгаа байхгүй. Тэр болохоор ингээд найдах анд явах айгүй дуртай, хөдөө явах маш их сонирхолтой. Тийм хүн. Тэгээд сарайгч тэрэнд нь маш юм баяртай, маш талархалтайгаар тэрийг айгүй юм ойлгож хүндэлж өвгөн маань тийшээ явж байгаа. Тэндээс яваад ирсэн. Тэгээд ирсэн гэд ингээд тэр цагийг ингэж гаргаж өгч мөгдөг тэр нэг юмнуудыг би ингээд одоо хүүхэд байхад ингээд хальтхан сонсоод өнгөрсөн ирнэ хүртэл санаад идэг байхгүй. Тэгэхээр та бол ингээд бас нөгөө саяны яриад байгаа ингээ ойлгохгүй байсан ч сонсоод өгч дэмждэг байхгүй ойлгочих гэдэг те яг тэр хүн байгаад шүү. Одоо би ингээд найд ингээ хэлж байгаа юм заяа. Яг миний бодож исэн шиг биш байлаа ч гэсэн тийм үү. Би тийм юм биш үү тэгвэл гээд ингээд би тэр өөрийнх нь хэлсэн юмыг дэмжичээд тухайн үед дэмжичээд заяа. Тэгээд дараа нэгэд хүшээ би бодоод исэн чинь тэр чинь бас нэг тийм юм байл шүү дээ. Уул нь болгоод гээд ингээд нөгөө нэг жоохон буруу бодчихсан юм ингээд зүг болгочихдаг ч юм уу. Яг тухайн үед нь хэлж исэн үед нь л яг тэрийг эсэргүүцэж болохгүй. Яг дэмжичгээд дараа нь гинээрээ би энэ ч ангигээл бодоод байлаа чиний дараа тэгсэн чинь харин эн чинь ийм юм шиг байна. Чи бас боддоо гэд ингэхээр хүмүүс гэл ингээл тэр хоорондоо нөгөө тэрний хэлсэн ярилцсан гэдэг чинь яг үнэн байхгүй юу тийм. Аюух ярилцдаг. Тэ одоо ингээд хитрхээ их юм байсаар байгаа сүултээ цаа нэг жоох ингээд нэг холдохоор ёоста чи хурдан яриш хаана вэ гэдэг ингээд сүултээ бүр ганцаараа байж чадахгүй болчтой юм. Тэр яг нөгөө юм хоёр талаасаа ингээд нэг юм юу гэдэг үгүй наа чин тийм штэ гэд ингэчлэр шууд үгүйсгэж болохгүй болоод байна те шууд үгүйсгэж болохгүй тийм байна. Тэгэхээр нэг жоохон ингээд нэг гал авалцах ч юм уу тэр ингээд нэг хүчтэй тулах юмыг ингээд жоохон өнгөрөөгөөд тийм эсвэл тэр үеийн яг үнэхээр бүр дэмжиж болохгүй ч гэсэн за би жаахан бодоодохын наатах чинь би бас мэдэхгүй байсан юм байна гэд нэг жоохон хэсэг хугацаа авна штэ. Тэгээ нөгөө чин ширүүн нөгөө цаг хугацаанд дуусаж тэгэнгүүт нь би нэрээ ингээд яг бодсон чинь эн чинь ийм юм биш шүү
чи энийг ингээд яг нэг талаас нь бодтой гэд ингээл ярилцаад нөгөө нэг алдаа оноогоо ингээд тэнцвүүлээд байвал тий. Тэрс маргаан өрнөхгүй тэгээд нөгөө нэг үзэл бодолтой л болчих шүү дээ тий. Та хоёрт одоо ингээ эргээ бодоход юу н хамгийн ойлголцохгүй ч юм уу хамгийн одоо тийм амьдралын одоо яг нэг юм хамт амьдраад тэддэгчэл гэдэг. Одоо манай сэтгэл зүйч хэлдэгтэй ингээл 7 жилийн цикл гэдэг үлээ. Тэ нэг юм янз бүрийн ингээл юмнууд ингээл үеуд байгаад байдаг байхгүй ингээл нэг тэддэгчэлтэй ингээд харилцаа жоох унаад хэцүү болдог малдаг гэдэг ч юм уу янз бүрийн тийм тоонууд байдаг. Та хоёрын хувьд яг нэг тэр үеэл ингээ нэг жаахан хэцүү, жаахан эвгүй ингээд хоорондоо ойлголцоход хэцүү байгаад исэн да гэдэг тийм үе байдгүй. Одоо ингээ эргээд харахад за тийм үе байсан. Тийм тэр чин хүн юм болсон бүх юм дээр ингээд нөгөө нас залуу байхад бас нөгөө нэг нас залуу цус шингэн зан арс ингээд ширүүн бас байгаа шүү дээ. Тийм дээр заавал би тэрний нөгөө нэг юу зөвшөөрөхгүй тухайн бас нэг хэсэг хугацаа байна шүү дээ. Бүх юм ингээл нэгэд уруул дэвсэл бүгдээр хоёулаа эрэгтэйч тэр эмэгтэйч тэр тийм тэгвэл дээр юм бэ гэдгийг та мэдгүй байсан үе байгаа гэдэг тий. Ер нь ингээд би өөрөө дээр нэг айхтар тийм асуудал үүсээгүй ч гэсэн бусад найз нөхөд одоо найз дүүнер байна шүү дээ тий. Найз дүүнер зөндөө байна. 3 дүүнер ч юм уу тэгээд бусдын ингээд хүүхдүүдийн ч юм уу ингээд амьдралаас харж байгаа нэг 35-аас дээш оцоцоод нэг 35-аас 45 насны хооронд нэг жаахан тийм залуучуудын амьдралын шилжилтийн нас байж магадгүй гэж би хардаг. Нэг кино зохиол одоо ингээд юм хүм дээрээс харж байгаа цаа юу. Яг энэ хооронд л нэг яг нөгөө хүмүүс амьдралаа авч үлдэхөө үлдэхгүй юу салт сарних уу ийм 2 зааг дээр ирчих нас юм болоо да гэж надад ажиглагдсан. Яг л тийм юм шиг байлээ. Тэгээд би яг энийг хэлж байгаа энэ насыг хэлж байгаа нөгөө нэг бас нэг би шүүгчтэй уулзчихсан бохоо нэг шүүгч найзтай. Тэгээд нэг ингээд хэрэг шийдээл гэл тэгээд нөгөө нэг эрүүгийн биш иргэний хэрэг гэж байдаг үлүүд нэрээ. Тэгээд нэг иргэний хэргийн шүүгч байсан юм аа. Өн гэр бүл салт аюу хийм байгаад байна. Эдийн наснаас сайхан 2 залуу ингээд им нус солоос салж байна гэдэг бас нөгөө найзууд чинь би энд ингээд юм хооцсон хооцдаг. Яг тэрэн дээр манай нэг шүүгч найз тэгжсэн байхгүй. Тэг ингээд тэрнээс хаад бас яасан шүүх хурал гэдэг ингээд бас гэр бүлүү гэл тийм гэл. Тэг яг ингээд ботгод нэг за 37-8-аас нэг 45 хүртэлх насны хооронд нэг тийм асуудал гараад идэм байна да. Энэ насн дээр л залуучууд нэг жаахан салт сарнад идэм байна гэсэн тийм судалгаан дээрээс би бас ингэж бодож байсан байхгүй тийм. Яг тэр одоо насны үед бидний бие физиологт одоо саяны ярьж байгаа шиг шилжилт өөрчлөгдөж байдаг юм уу? Тиймэрхүү зүйл мөл юу н тохиолддог юм болов? Яг эхлээд яг наснаас ярихаас өмнө яг гэр бүлийн онцлог дээр ярихад нөгөө гэр бүл зохионо гэдэг маань нэг соёл, нөхрийн нэг соёл, миний нэг соёл, хоёр гэр бүлийн соёл нэгдэж нэг соёлыг бий болгох процесс явагддаг. Нэг талаасаа миний хүмүүжил, аав ээжийн хүмүүжил байсан бол одоо бас хань ижлийн хүмүүжил гэсэн дахиад нэг шинэ хүмүүжлийн орчин бий болоод хань ижлээрээ бас хүн хүмүүжигддэг гэсэн үг. Ингээ ерөөхдөө ийм тасан зохицох маш олон юм процессууд явагдаад байгаа л гэсэн үг л тий. Тэгээ гэр бүлийг яг уу янз бүрийн ийм онол сургаалаар энэ циклүүдэд авч үзээд байгаа. Тэгэхээр тэрнээс илүүтэйгээр бидний нөгөө хувь хүмүүжлийн төлөвшил маань өөрөө тэр одоо нөхрийн хүмүүжил, нөхрийн тэр соёлыг нэгтгээд яг нэг гэр бүл гэсэн ийм цогц ийм зүйлийг бүрдүүлж чадсан бол бид нар хэдэн нас ч хүрсэн ийм доктортой явах боломжтой. Харин одоо нөгөө магадгүй одоо 40 35-аас ч гэдэг юм уу одоо ойр залуу нас ч гэдэг юм уу нас нэг амьдрал тогтоод ирэхээр ч юм уу аль эсвэл бүх зүйл нэг сайхан ингээд элбэг хангалуун болоод ирэхээр хүн нөгөө амьдралаас авах сэтгэл ханамж таашаал гэдэг зүйл нь өөр зүйл рүү ороод ирэх магадaltaй гэсэн үг байхгүй юу? Нөгөө удаан хугацаа хамт өнгөрөөдөд ирэхээр нөгөө шин соргог байдал ч юм уу сэтгэл ханамж ч юм уу нэг тийм зүйлээс таашаал авахаа болоод ирэнгүүт магадгүй амьдрал нь тогтоод ирэнгүүт ч гэдэг юм уу те өөр зүйлээс нэг тийм таашаал авах гэсэн өөр зүйл мэдрэх гэсэн нөгөө хайр үүрэг хариуцлагын мэдрэмжээс илүүтэйгээр таашаалын мэдрэмжэндээ хөөгдөөд өөр хүн сонирхох ч гэдэг юм уу өөр зүйлийг туршиж үзэх ч гэдэг юм уу иймэрхүү асуудлуудаас болоод гэр бүлүүдийн юм одоо араар тавилт ч гэдэг юм уу иймэрхүү асуудал үүсээд байна. Энийг өнөөдөр тий зөв даван туулаад ч гэдэг юм уу аль эсвэл ганц нэг юм алдаа эрэгтэй хүнд ялангуяа байлаа гэж бодоход тий тэр үеийг давчгал юм бол гэр бүл хизээч одоо салахааргүй байдаг ч юм уу тиймэрхүү бас зүйлүүд байдаг л да тийм. Тэгэхээр үнэхээр л одоо гэр бүлийн үүрэг хариуцлага гэдэг зүйлийг бид нар яг тэр хүмүүжил гэдэг зүйлээс л одоо эхлэлтэй л гэж үзээд байгаа юм тийм. Нэрээ яг сүулт бас яг тийм сонссон байхгүй одоо ингээд
эхнэр бит хоёр анхал микрот яваал баг тий. Өстой ингээл шугамаар ингээл яваал хүн зөөгөл ингээл бүр ингээл үнэхээр одоо хүний бараг л өмсөөгүй хүмүүс ч хүний унаагүй гонж ингэж амьдрсан чинь энэ амьдралын төлөө ингээд бүр хамтдаа хөтлөө зүтгэж яг тэр хүссэн амьдралдаа ирсэн чи одоо хэрүүл тасархаа болцсон бит хоёроос. Одоо салах сарин дээрээ тулж байна. Гэтэл би энэ амьдралыг босгох гэж бүр яалаа гэд ингээд танил маань ярьж байгаа байхгүй. Тэгээд хүүхэдтэй болвол яадгийн бол гэсэн тийм одоо зүйл бас гарч ирж байгаа байхгүй. Яг одоо энэ хосуудын хямралын үед үнэхээр одоо шинэ хүнтэй болвол ч юм уу дахиад ингээд жижигхэн хүнтэй болвол тэр одоо харилцаа дахиад бүр юм шинээр тэр амьдрал дахиад шинээр цогцлох тийм одоо боломж бас хэр байдгийн бол тий. Ер нь нийтлэг одоо сонголт тийм байгаа юу тий. Хүүхэдтэй болох тийм. Хүүхэд өөрөө дахиад нөгөө шинэ харилцаа шинэ одоо бүх нөгөө дурсамж ч юм уу те бүх зүйлийг сэргээж буцаа тийм халуун дулаан юу бүрдүүлдэг учраас хүмүүс ер нь за нас ахаад ирэхээр өдийд нэг хүүхдтэй болчвол зүгээр дээ гэсэн хувилбарыг илүү их сонгоод байдаг. Тэгэхээр яг тэгж хурцтахаас илүүтэйгээр алхам тутамдаа гэр бүлийн харилцаа гэдэг чинь өөрөө арчилгаа, тордлогоо, апдейт хийхийг шаардж идэг зүйл учраас одоо тий өөрөө бүр гэр бүлдээ те за одоо сар болгон хоёулаа нэгэн санаачлаад бидээ цаг гаргаа болзоонд өрөө ч гэдэг юм уу энэ сар би энэ сар чийч гэдэг юм уу ингээд амьдралын нөгөө айгүй их ачаал стресс дундаас яг хосын харилцаа гэдэг зүйл дээр нөгөө аав ээжийн дүр үүрэг дээрээ л их ач холбогдлог бол амьдралд тэгээ нухчуулаад байтал хосын харилцаа халуун дулаан байх биеийг анх ямар харцаар ямар харилцаатай байсан чист анх болзоол ингээд хоолнд урддаг байсан тэхээч болжлаа гэж гомдолдог шүү дээ те тэрнээсээ урьдчилсан сэргийлж яах нь тэр одоо харилцаагаа арчилж тордох тал дээр бид нөр аль аль нь цаг гаргадаг, аль аль нь санаачлаг гаргадаг. Бүр юм хөөрхөн гэр бүлийн дүрм гаргачих болно. Сар болгон ээлжилж биедээ одоогоо болзоонд урах ч юм уу, цагийг цуг өнгөрөх ч юм уу ийм зүйлийг сэдэж хийж гэн. Энд чинь өөрөө нөгөө хосын харилцаа сайжрах юм боломж төгсөл бүрдээд ирэхээр ямар нэгэн тийм эрсдэлтэй зүйлээс л урьдчилан сэргийлж байгаа гэсэн үг л дээ. Тийм. Одоо хосуудын харилцаанд гэлтгүү гэр бүл үр хүүхдүүд ч гэсэндээ бүгдээрээ яг ээжийн дааврын өөрчлөлтийн онцгой нэг үед харилцаа маш хэцүү болдог. Тэр бол мэдээж цэвэршилтийн үед. Одоо яг ялгаагүй манай ээж ч гэсэндээ ингээл яг энэ процессыг даваал явжлаа л та. Тэг үнэхээр бид нар ч ээжигээ ойлгоход хэцүү, нөхөрч ойлгоход хэцүү гэс гадна энэ тэр эмэгтэй өөрөө өөрийгөө ч ойлгоход хэцүү тийм нөхцөл байдалд очт юм шүү. Та магадгүй тэр үеийг яаж давж туулсан бэ? Мэдхгүй одоо би хүний нөгөө биеийн онцлогоос болдог байх л та. Би нэг хайхтардаг чимэрж мэмраад л сүйтгэл татсан юм бол байхгүй шүү дээ. Тэгэд зарим найзууд маань бас хэцүү байна гэдэл тэгжсэн. Тэгээд эмчнараас зөвлөгөө авсан. Холно. Тэг эмчээс зөвлөгөө авахад одоо ийм байдал ингээд үүсэж чинь би хаана бас нэг юм ялимгүй зүйлээс надад ингэсэн чинь ийм тийг гэл ингээд эмчнэр зөвлөдөг. Тэгээ байгалийн юм чинь байгалийнхаараа байгалийн процесс явагдаж байгаа. Энийг болохоор хүлээж зөвшөөрөөд одоо тэсэд төвчрэхээс өөр арга байхгүй. Цаг хугацаатай юм цаг хугацаагаараа л болно. Гээл тэгсэн. Тэгээд би нэг хайхтар энэ дээр нэг асуудал болгож аваагүй. Тийм болохоор надад нэг хайхтар хүндрэл гараагүй. Тэгээд нөгөө би тэгээ бас дараа нь ботсон байхгүй юу. Энэ нөгөө нэг одоо хүмүүс ингэж идэх чинь түүний дархлаа айгуу чухал гэдэг идэх шүү дээ. Тэгээ нөгөө дархлаанаас бас их юм болд юм байна гэдгийг бас ойлгосон. Яг тэгвэл нөгөө нэг ковид үеэр чинь би ингээл кинонд явж байсан ковидтай хоёр хүн миний хажууд суусан. Тэгээ хоёулангийн би нөгөө хөсөөдөд твтүүлсэн. Би өөрөө дунд нь явж хагаад яхаачгүй ковид тусаагүй. Тэгээд энэ жишээгээрээ тэр цэвэрлэлтийн процесс чинь ч гэсэн энэ дархлаа сайн байвал бас нэг айхтар зоогод идэх юм байл л гэж би бодсон байхгүй. Тэгэхээр дархлаагаа дэмжихийн тулд хүн өөрөө сэтгэл амгалан тэгээд амьдралын хөвчлээ жахан зүв байлгуул тэгээд бас нүний биеийн эрүүл мэнд дархлаанд бас нөлөөлт юм болов гэж бодсон. Тэгээ нөгөө нэг ер нь ингээл ботгод заяа ингээл бүх юм ингээл асуудал үүсгээл ингээд хүний амьдрал зөндөөл юм тохиолдсон заяа. Өвчин зовлон өвгөл хагцал эрүүл уруул ингээл бүтэхгүй юм өчнөөл юм. Тэр болгоныг уул оошиг ингээд нуруунд дээр аваалаад л ингээд ахаар айгуу сайхан сэтгэлийн амар амгалангаар гэдэг нөгөө нэг тэрийг зохицуулж чаддаг л тийм сэтгэлийн тэнхэл ер нь хүнд чинь юм сэтгэл зүйл ер нь нөлөөлөндөө тэгээд тийм бахар хүний биеийн дархлаач гэсэн ундгүй юм биш тэгэж би боддог байхгүй. Тэгээд бас нөгөө нэг эсвэл яг ч нөгөө нэг би энэ бас нэг одоо төрөлтөөс ч юм уу ямар нэгэн байдлаас нэг юм
өвчин эмгэгтэй болсон хүмүүс байдаг шүү дээ. Өөрийн мэдлгүй ингээд бүр цаанаасаа ингээд. Тэгээ тийм улсууд чинь бас ингээд мэрвшилтийн процесс заримд бас хэцүү явагддаг. Тэгээ цаанаасаа байглаасаа тэр үгүй гэхээ аргагүй. Тэгэхээр тэрэн дээр чинь бас хүмүүс нөгөө гол нь эмчийн зөвлөгөөсөө аваад тэгэл нэг өөрийгөө л ингээд нэг өөртөө л нэг юу яана та. Өөрийгөө л дайчлана. Хүн өөртөөгөө л яана. Ярилцсан юу вэ? Харцсан өөрийгөө л засна хүн. Тэгээс хин нэгэн хүн надад ирээд миний тэр ингээд дөөр бариад зогсохгүй шүү дээ. Тэр хөлөрч чинь цэвэрч чинь ингээд болгоор чинь тэгээд ерөөсөө өөрийнхөө төлөө өөрөө л. Одоо нөгөө эмгтээчүүд цэвэршилтийн үед ингээл айгу сэтгэл зүйн янз бүр болоод савлаал ингэдэгтэй адилхан эрэгтэйчүүд ч гэсэндээ бас яг одоо тийм юмыг туулдгийн байлээ штэ мэдтгүүл болохоос биш гэл ингээл бас хүүхнүүд энэ төр хоорондоо ярьж байгааг би бас сонсон байхгүй юу. Тийм зүйл үнэхээр одоо байдгүй одоо яг ингээд эрэгтэй хүн юу гэдгийг одоо юу тийм одоо сэтгэл зүйн өөрчлөлтөнд хүртэл насандаа ордог. Ерөнхий ивент итгэгч дэлхийн хамгийн нэмэгдэнжих Baby Lab. Өөрийгөө хайрлая, Oxy. Дугаарын ивент итгэгч Unitel Group-ийн Unitel Steam Hub хөтөлбөр. Choco Metropolis Club, Amigo VIP House. Hi Mommy, их хүүхдийн бүтээгдэхүүний төрөлжсөн дэлгүүр. Яг байдаг гэж дуулжсэн. Нэг манай нэг сэтгэл судлаар сурж байгаа нэг анагаахын оюутан маань яг энэ тал дээр холбоотойгоо судалгаа хийсэн байсан. Тэгээ ерөөхдөө бол мэдэхгүй байгаа, мэдээлгүй байгаа болохоос л мэддэггүй учраас эмэгтэй хүнтэй адилхан яг ийм одоо цэвэршилт явагддаг гэсэн байсан. Яг тэр тал дээр бас нарийн дэлгэрэнгүй мэдээлэл хэлж мэдэхгүй байна. Яг анагаах тал руу гарчих байх тий. Энийг эмчнэр гэдэгтээ одоо ингээд сүүлийн үед ч юм болгон эсвэл өөрчлөгдөд тайхан заа юу. Юм болгон өөрчлөгдөөл, юм болгон сонин юм болол байх ёстой ч юм гэж балга, байх ёсгүй ч юм гэж алга заа юу. Одоо яах ч юм бэ. Гэрэл эрэгтэй хүн цэвэршилтэн гэсэн үндэ мэдчихгүй юм мэдхгүй. Эмчнэр л хэлэх байх та. Тийм бах тий. Тийм. За. Өнөөдрийн дугаараас одоо миний лав хувьд ч гэдэг юм уу олж авсан хамгийн чухал одоо зүйл нь бүх зүйлийг өөр дөрөө аваад л байвал та овоолоод л байна. Та тэрийг үүрээд яваад л байвал яваад л байна. Тэгэхээр тэрийг гарга, орхи бүх зүйл цагийн цагтаа болоод өнгөрнө, ингээд дуусна, үзэстэй юм үзэн туулна. Гэтэ тэр туулаад дуусна. Имийг зовлон гэж бити бодоо. Яг энийг л их одоо өнөөдрийн дугаарын маань хамгийн одоо онцлог чухал одоо ойлгож авах зүйл байлаа. Тэгээ бид өөрөө хөөхөд үндэс мөчрөөс эхлээд өөрөө өөрсдийн сэтгэл зүйн нарийн дүүхтэй асуудал аз жаргал бүх зүйлийн тухай айгуу гоё ярилцлаа. Тэгээ өнөөдрийн дугаар маш сонирхолтой байсан байхаа гэдэгт итгэлтэй байна. Миний хувьд бол өстой зөндөө л олон гоё зүйл сурж сонсож авлаа. Үеийн залуу бүсгүүчүүдтэйгээ зөндөө ярилцсан. Гэтэ өөрийнхөө одоо чин сэтгэлээсээ хайрлж хүндэлдэг танаасаа бас ийм сайхан сэтгэлийн нарийн яриа сонсоод суух бол үнэхээр сайхан байлаасараа гэж баярлалаа. Тэгээ би одоо нэг их юм мэддэг хүн биш л дээ. Гэтэ би өөрийнхөө хэмжээний лимиг ярьчлаа. Тэгээд залуу огт одоо та нарын насны улсууд бас надтай санал нийлэхгүй гэж болно шүү дээ. Тэгтээ хизээ нэгэн цагт миний насн дээр ирэхэд бодохоор бас зарим нь зүв байж магадгүй шүү. Тэг яг бас мэдээж ээж аав нь ч гэсэн бас хажууд нь ингээл хараад бас харжлаа байх та. Тэгээд тийм болохоор бас надад санал нийлэх байхаа гэж бодож байна. Баярлалаа, харин их гоё сайхан ярилцлага боллоо тий. Тэглээ харин. За тэгээд царайгч цаг гаргаж ирсэнд маш их баярлалаа. Бид ч одоо бензин түшгүй маш одоо нийгмийн хүн хэцүү ороо бусгаа үед энэ дугаараа хийж штэ. Тий. Тэгээд биднийг зорин ирсэн танд маш их баярлалаа. Манай Soul Lab-ийн ерөнхий ивент итгэгч Baby Lab-ийнхаа гарын бэлгийг бэлгэлж байна. За тэгээд мөн өөрийгөө хайрлын ураатай Oxy брэндийнхаа гарын бэлгийг бас надад өгч байгаа юм. За баярлалаа. Энэ Baby Lab-ийн бэлэг юм байна. Энэ нөгөө нэг юу нойтон салфитыг халдваргүйжүүлж ариутгадаг ийм хэрэглээний нойтон салфитыг байна. Хашил маршил өгөхгүй янз бүрийн ийм хүчтэй найрлага байхгүй. Энийг бас танд бэлгэлж нэшээ тавьчих. Уутан тэтгэн багтаагүй гинэ.
За тэгээд үзэгчтэй Soul Lab маань та бүхэндээ уламжлалсаар манай нэвтрүүлэгтэй хамтран ажилладаг Amigo VIP House-аас хүрлээ. Мөн манай нэвтрүүлгийн ерөнхий ивент тэгчээр Baby Lab дэлхийн хамгийн нэмгэн живх. За Baby Lab-ыг бол завгүй ээжүүд маань хай маамыгаар байгаа газараа хөргүүлээд авах боломжтой. Үүнээс гадна охид бүсгүйчүүдийн сар болгоны найдвартай туслах өөрийгөө хайрлын урайтай Oxy брэнд хамтран ажиллаж байгаа. Мөн энэ удаагийн дугаарын ивент тэгчээр Unitel Group-ийн Unitel Steam Hub хөтөлбөр хамтран ажилласныг дуулгахад таатай байна. Ингээд өнөөдрийн зочноор жүжигчин Саран Цэцэг мөн сэтгэл зүйч Шин Долгор маань хамт байлаа. Ингээд Soul Lab та бүхнийг хизээж ганцаардуулахгүй дараагийн шин дугаараар уулзтлаа. Түр баяртай. Баярлалаа. Soul Lab